Та сайн байцгаана уу? Өнөөдөр баяраа мэт битүүр амьдралыг хөрөнгө оруулагчид дээр харах гэдэг амар мэрэгжлийн юм шиг сэтгэвтэй мөртлөө амар гоё энгийн яриа. Одоо гоё буу хаална заа. Амьдралын талаар буу хаална. Өнөө баяраа мэт өөрийгөө танилцуулах уу? За тэгээ бүгдээрэнд орой минь яг үзэж байгаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Намайг Ганбаатарын Баяр Жаргал гэдэг. Тэгээ яг хоо манай охтууд болохоор Баяраа ментор гэд хэлээс сурцсан. Тэгээ би ер нь бол өөрийгөө хөгжүүлээд гэдэг юм уу тий. Нэг юм одоо амьдрал гэж яг хүн утга учиртай сайхан баян амьдрна гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг учрыг олох гэж бол ер нь 19 оноос хойш явсан гэж хэлж болно. Тэгээд 19 оноос эхлээд суралцаад тэгээд тэр сурсан юмнуудаа бас хүмүүст ингээд аль болохоор шингээгээ заагаад чиглүүлээд өгч юмсан туслах юмсан гэж бодоод ингээд явж байгаа дасгалжуулалтын академийн ментор хийж байгаа 19 20 оноос хойш. За тэгээд нэг ийм хүн байгаа. Англид ер нь бол нэлээд удаан амьдарч байна. Одоо 2008 оноос хойш гэдэг чинь тий. Тэгээд гэр бүлийнхээ хамт амьдардаг ийм хүн байгаамаа. Тэгээ манай хөтөлбөрийн оролцогч нар бол намайг яг хөтөлбөрт ороод ирэхээр нэлээд сайн тулж ойрхон ярилцаж ажилладаг хүн байгаа тийм ээ. Яа тэгээ сарнада баярлалаа өнөө ороо ингээд бас тий хамтдаа нэг гоё буу хаалъя гэд дуудсан дүн шиг баярлалаа. Сүүлийн үед чи хүмүүст ер нь буу хаалъя гэж буу хаалмаар санагддаг болчихсон. Нэг аим гоё сүртэй ингээл лозен барил яриад байгаа юм утгагүй санагдаа. Тэгээд баяраа мэт нөгөө баян амьдралын хувьчийг олсон уу? Яавал баян амьдрал? Яг зөв тий. Баян амьдрал гэдэг чинь ерөөсөө хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун, стрессгүй, санаа зовох. Одоо амьдрал яг асуудалгүй юу гэхээр ерөөсөө байнга л асуудал байгаад идэг. Тэгээ би яг энэ баян амьдрал тэр баян зүрх сэтгэлтэй санаа зовхгүй, стрессгүй амьдралаар яг одоо амьдарч байна. Яа. Вау, нөгөө нэг тийм боломжтой байгаа. Баян гэж бодохоор бид нар дандаа нөгөө нэг юм мөнгөний юм бодоод идэг штэ тий. Тийм яг би ч санах баян гэж бодохоор мөнгө. Хэдэн төгрөг мөнгөний араас ингээл хүчтэй өөрийгөө баян гэж үзэх гээд байгаа гэдэг нь айгүй тодорхойгүйсэн. Яг үнэндээ. Одоо тэгээд чи яг хэдэн төгрөгтэй, хэдэн сая төгрөг, хэдэн тэрбум төгрөгтэй, эсвэл хэдэн сая доллартай болчулж чи өөрийгөө баян гэж үзэх гээд байгаа юм бэ гэхэлэр миний хувьд л тоо байдаг байсан. Одоо сонсож байгаа хүмүүс маань бодоод үзээрэй. Чи яг хэдэн төгрөгтэй болчул өөрийгөө баян гэж үзэх гээд байгаа юм гэхээр үгүй тэгэл одоо үрээ дуусахгүй их мөнгөтэй л болчмоор байна шүү дээ гэдэг тийм л тоотой байгаа байхгүй. Тэгтэл үрээ дуусахгүй их мөнгөтэй гэдэг тоо байхгүй шүү дээ. Тэгээд яг үндэ бидний төсөөлөд байгаа биднээс айгүй хол санагдаад идэг тэр баян амьдрал гэдэг бол бидний бодож байгаагаас илүү ойрхон байд юм билээ шүү гэдгийг хэлж. Одоо нөгөө баян гэнгүүч санхүүгийн эрхчлөлийг хүмүүс амар ярьдаг шүү дээ тий. Тэгвэл би ингээл санхүүгийн эрхчлөлийг л яриад тэрийг ингээд нөгөө Холливуудын одоо Америкийн нөгөө саятан тэр бомбнуудын жишгээр тэр л санхүүгийн эрхчлөлөө ингээд бодоод айгүй амархан зүйлээсэн шүү дээ. Одоо нөгөө миний сард гарч байгаа тогтмол зардлаа ажил хийхгүйгээр нэг газраас олчих юм бол өөрөө орж ирээд л тэр чинь санхүүгийн эрхчлөлөө би завтаа олчихж байгаа. Яг зөв. Би ингээд нөгөө заавал ингээд тий дургүй ажиллаа ч юм уу ямар нэг юм за энийг хийхгүй бол өнөөдөр хоногийн хоолгүй тий өмсөх хувцсгүй орон байргүй болчихно гэдэг бүх санаа зовлтууд алга болчихгод би гэтэл хүмүүс би ч яг тэрийг тэгж боддог гэсэн. Өмнө нь нөгөө ингээл дандаа хэдэн саяар орж ирдэг. Тэрийг ингээл бараг л өдөржин шөнөжин шопингтаар дандаа үрж идэг. Тэгсэн чинь тэр нь ингээд дуустдаггүй. Тэр л баян амьдрал юм байна гэж бодоод исэн чинь үгүй юм шиг үү те та. Өөрийнхөө гоё үгүй. Тийм. Айгуу гоё. Яг одоо яг саяны чиний хэлдэг тэр үнцэг чинь баггүй юу? Ерөөсөө мөнгөнд санаа зовхгүй байх гэдэг нь эсвэл одоо мөнгө хэрэггүй штэ мөнгө чухал биш штэ гэдэг юм биш байгаа байхгүй юу? Яахааргүй бид нар мөнгийг юу гэж ч бодсон бай бидний амьдралын хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байгаа. Угаасаа тий бид нар тэрийг бүгд мэдж байгаа. Гэтэл яг саяны санхүүгийн эрхчлөлөө гэж ярьж байгаа зүйл нь болохоор ерөөсөө мөнгөнд санаа зовхоо болсон тэр үеэс хүн санхүүгийн эрхчлөлөнд хүрч байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөнд санаа зовхгүй байх гэдэг чинь нөгөө өөрийнхөө дуртай юм хийн. Тий одоо яг саяны чиний хэлдгээр өнөөдөр идэх хоолгүй болчвол яана. Өнөөдөр байрны мөнгөө яаж төлнө? Лизингийн мөнгө одоо нэхэгдэх гэж байгаа штэ. Энэ олон өрийг яана гэж санаа зовж байгаа. Тэр зүйл тэр асуудал байгаа бол тэрийг шийдэхийн төлөө би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм лээ. Тэрийг шийдэхийн төлөө би боломж гарцуудыг олж хардаг. Одоо товчхондоо юу гэж хэлэх гээд байна гэхээр архиал өгч байсан.
би өөр хүн болж хувирсан байхгүй. Тэгээд ирэхээр яагаад чи би тэр үгийг айгүй хүмүүс сүүлийн үед хэлээд байгаа юм. Юу гэхээр хорвоо ертөнц бидний юу хүсэж байгаад өгдөг юм. Харин хорвоо ертөнц чиний хэн болж байгаад зориулж өгдөг байхгүй. Яа. Чи үн цэнтэй хүн болж байгаа. Тэ хүнд чамаас бид нар хорвоо дээр өгөх гэж ирсэн билээ шүү дээ. Яг үнэндээ. Яг энэ баян хөрөнгө оруулагч хөтөлбөрийн хичээл санаад орчлоо. Бид нар эхний хэдэн үе дээр ингээ авд юм билээ. Тэ одоо хүүхэд байхдаа авч байгаа дараа нь бид нар өгж хэлдэг байгаа байхгүй. Тэр өгөх гэж бидний амьдралын утга учир гээл айгүй том юм ярьдаг. Гэхдээ яг жинхэнэ энгийнээр хэлэх юм бол бид нар зөвхөн хүнд өгөх гэж л ирсэн билээ. Тэгээд тэр өгж байгаа үедээ хүний хамгийн чухал бид нар эрэлт хэрэгцээ гэж ярьдаг те сүнслэг тэр эрэлт хэрэгцээ. Хүний яг өөрийгөө хүндэлж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа, өөрийнхөө тэр амьдралын утга учиртай амьдралаар амьдарч шүү гэдгийг мэдэрдэг. Тэр мэдрэмжийг өгдөг айгүй том зүйл нь хүнд өгөх үед л гарч ирдэг. Тэгэхээр би юу өгөх юм? Хэрвээ надад байхгүй юмыг би хүнд өгч чадахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр би хүнд юу өгөх гээд байгаа юм? Би хүнд өөрийнхөө амьдралыг яаж сайхан болгосон бэ? Яаж үр хүүхдтэйгээ, хань ижилтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай амьдрах тэр арга нь бидний бодож байгаас илүү энгийн байлээ шүү. Би ингэж үзчихлээ гэдгийг л би хүмүүс зааж өгж байгаагаараа миний өгөх юм тэр байгаа байхгүй юу? Тэгээд нэг гоё юм нь хорвоо яг тэрэнд хариу өгж байгаа юм шиг мөнгө гэдэг чинь энерги гэж яриад байгаа ш бид нар те. Яг тэр энерги зүгээр л өөрөө орж ирдэм билээ. Чи хэрэг энерги гаргана яг тэр энергийг буцаагаад авдаг. Тэгээ авч сурна гэж бас нэг юм байна бид нар. Бид нар чи өгч сурах гад л яваад идэг. За яг хуу гэхдээ өгч сурахаас өмнө би та нарыг авч сураасаа гэж бодоод байгаа. Би анх ингээд суралцаад явж байхдаа өгч чи авч сур гэл тэгэнгүүт айгүй сонир санагддаг байсан байхгүй. Би юу гэсэн үг юм болоо авахд чи нэг сурж ядаад байх юм юу байна гэж боддог байсан чинь зүгээр хүн ингээд миний яг жинхэнэ өөрөөрөө бахархдаг тэр хэсгийг би өөрөөсөө ч гаргаж ирч чадахгүй. Тэгээ яг тэр бахархлын ингээд миний бахархдаг дотроо ингээд би өөрөөрөө бахархдаг зүйлээ би өөрөө хүнд хэлж чадахгүй гэж хүн намайг магтаад ч юм уу надад талархаад надаар бахархаад хэлэхэд тэрийг хүлээж авч чаддаггүй байхгүй бид нар. Магтаад ирэхэд сандраад идэгтэй зарим хүмүүс би ч гэсэн тэгдэг байсан. Тэгэхээр яг авч сурсны дараа өөрөөр хэлбэл авч сурна гэдэг дотор чи зөндөө бол юм байгаа хгүй тэр талархал хүний одоо чамайг хин гэж тодорхойлж ийн гэдгээс ахуулаад би суралцсан гэдэг чинь авч сурахын аюулгүй том жишээ байгаа. Суралцсан. Тэгэл үргэлжлэнгүүт чи энийг яриад байгаа юм бол зөндөө юм байгаа. Суралцаж сурна гэдэг чинь бас нэг юм байна тий. Бид нар чинь одоо 10 жилд ч юм уу их сургуульд ч юм уу оюутан ямар ч одоо өмнөх сурж исэн аргаа ингээ бодохоор би багш нар нэг юм хэлж өгөөд тэгээд тэрийг буцаад шалгалтын дээр хэлээд тэгээд онц авчид би өөрийгөө суралцдаг гэж бодоод идэг шүү дээ тий. Гэтэл одоо болохоор миний мэдэж аваад байгаа ойлгож аваад байгаа би суралцж гин гэж бодоод байгаа зүйл маань миний яг бодит амьдрал дээр харагдаад өөрийгөө ажиглаад тэгээд би өөрчлөгдөд ирэх үед би суралцж сурж байгаа хүн болчихж байгаа тий. Тэгээд ирэхээр нэг олон ухаантай үг хэлнэ гэхээсээ илүү миний энэ ойлгоцсон байгааг өөр энэ хүнд ямар аргаар хэлвэл энэ хүнд ойлгомжтой байх бол гэдэг чи одоо нөгөө өгч хэлж байгаа байхгүй юу? Би хангалттай авцсан учраас өгч байгаа юм гэсэн. Тэгэхээр авч сурахаас нааш хүнд үн цэнтэй юм өгч сурна гэж байхгүй юм байна. Энэ нөгөө авч сурна гэдэг чинь одоо би тэгвэл энийг айгуу гоё сая яг таныг ярьчихсан чинь надад нэг юм гоё санаа орчил. Авч сурна гэхээр нөгөө бид нар ингэдэг штэ. Хүнээс нөгөө бүгд л авъя гэдэг сэтгхүүтэй байгаа штэ. Тэгэнгუთ үнгүй авъя гэдэг сэтгхүүтэй дандаа. Бүгд л үнгүй авъя гэд. Тэгээд нөгөө үнгүй авч юм чинь үн цэнүүнийг шалаар нэг битдэг штэ. Нэрээс үнтэй юмыг үнгүй авцсан ч гэсэн үн цэнд нь хүргэж чаддаг юм биш. Тий. Хүлээж авч чадахгүй байхгүй тэр. Тий. Тэгэнгუთ ч одоо ингээд нөгөө дасгалжуулалтын академи төлбөр чинь хямдхан биш шүү дээ. Тэгвэл тэрийг ингээд өөрийгөө тийм үн цэнтэй хүн гэж бодоод чи би 3 сая 6 сая төгрөгийн хөтөлбөрийг би өөртөө оруулах тийм энэ салнаа бол үн цэнтэй хүн учраас би энэ давж өгч байгаа мөнгө төлчихөж байгаа шүү дээ. Тэгэнгუთ одоо мөнгө төлбөр төлж байгаа байхгүй юу? За мөнгө төлчлөө. Тэгэнгуутаа авч сурна гэдэг чи одоо нөгөө төлсөн юмнасаа жинхэнэ мэдлгүүдээ ингээд шахаж авч сурч штэ. Одоо би мөнгө төлсөн. Энэ үн цэнтэй мэдлэг би өөрлөгөө хийж байгаа би үн цэнтэй хүн болох гэдэг штэ тий. 6 саяын үн цэн нэмэгдэх гэдэг штэ надаа. Яг зөв яа. Тэгээд нэмэгдэнгуут
би чи тархилгаа хийчлээ штэ нөгөөтхөө. Аа. Юугүй чи миний тархинд ороод миний одоо нөгөө авсан мэдлэгээ зажлаад, залгаад нөгөөдгөө дэрлэж унтаад ингээд нэг бичээд одоо амьдрал дээр бүр гаргаж үзээ тэгвэл чи тэр миний болчихж байгаа. Яг зөв. Одоо ингээд авч чадсан хүн чинь одоо хүнд өгч чадах гэдэг шүү дээ. Би ингээд энийг авцсан юм аа. Мөнгөө төлөөд авцсан. За мөнгө бол хамгийн амархан арга тий. Авах зүгээр солилцоо. Тэндээс одоо жинхэнэ авна гэж чинь цагаа зарцуулаад, энерги зарцуулаад, амьдралаас олж хараад нөгөө амьдрал дээр ингээ хэрэгжүүлээд ингээ гоё давтаад яг өөрийн болгонгуудаа энэ яг ингэдэг юм байна, ингэсэн юм байна гэнгүүт одоо тэрийг хүнд өгөх гээд байгаа. Таны ярилс яг тэгж бодлоо. Яг зөв. Тийм тэгээ ер нь яг нөгөө одоо жишээ нь зүгээр юмыг хуулаад буцаагаад хүнд ингээд яг тэр хуулбарыг нөхөх гээд байгаа бас биш байхгүй тий. Яг одоо жишээ нь нэг сэдв байлаа гингүү тэрийг ойлгож хүлээж авч байгаа боловсруулж дайжест хийж байгаа тий одоо боловсруулж байгаа тэр хүний тарих хүн болгоны тарих өөр байгаа байхгүй. Тэгтэл би тарихаараа боловсруулсан юм аа яг одоо адилхан хичээл сонссон мөртлөө тэрийг буцаагаад ингээд өөрийнхөө руугаа хуургаад өөрийнхөө чухал хэсэгтээ уяад гаргаж ирж байгаа тэр гаргалгаанууд хүн болгонд өөр байхгүй. Одоо оролцогчдын маань 100 хэдэн хүн байлаа гэхэд 100 хэдэн өөр янзаар тэрийг гаргаж ирж тэр өнцгүүд нь бүр тийм 100 хэдэн янзаар өөр байж болдог гэж бодохоор бидний тарих тэрүүгээр гайхамшигтай байгаа байхгүй. Тийм учраас тархиад хөгжүүлгээд айгүй хүмүүнээс бид нар одоо сонсч штэ тий тархиад хөгжүүлж тарих чинь чамайг тэжээдэг болно. Тарих чинь бидний одоо энэ зовх уу жаргах уу гэдгийг шийдэх хамгийн том шийдвэрийг бидний тархинд хэрэг юм өгсөн тархиа хэр зөв тэжээсэн гэдгээс хамаарч бид нар тэр шийдвэрүүдийг гаргаад байгаа байхгүй. Тэгээд ойр бас нөгөө баян хөрөнгө оруулагчдын хөтөлбөр маань зарлагдаад тэгээд бид нар буцаагаад ингээд яг ер нь яг баян хөрөнгө оруулагч гэхээр хүмүүс маань жоохон хөрөнгө оруулалтын талаар бид нар хөрөнгө оруулалт гэхээр хувьцаа бонд, үл хөдлөгч гэдэг юм уу, эсвэл крипточ гэдэг юм уу, тийм л юм бодоод байдаг болохоос хизээч энэ болгоныг удирдах байгаа миний амьдрал тэр баян хөрөнгө оруулагч гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Бид нар чи амьдарч штэ тий. Сайхан амьдрахын тулд бид нар яг тэр хөрөнгө оруулалт гэж ойлгоод байгаа крипточ юм уу, хувьцаа ч юм уу, бонд, үл хөдлөхөө мэдэх ёстой байгаад байгаа юм. Гэхдээ тэднийг шингээж байгаа одоо бидний өдөр тутамдаа амьдарч байгаа амьдралын маань бүх зүйл хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг л энэ хөтөлбөр дээр зөвхөн эхний тэр хэсэг дээр ямар том агуулгаар гаргаж ирдэг юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулмаар байгаа байхгүй юу? Тэгвэл хоёлаа ингэж би ч гэсэн урсгалаар амьдардаг дундчил гар үсэн шүү дээ. Дээр нь хэдэн өчнөө жил гэртээ сүцэглэжтэй. Дээр нь стресстэй, депресстэй гар үсэн. За тэгэнгүүт хоёлаа баян хөрөнгө оруулагч гэдэг хөтөлбөрөөс одоо хамгийн одоо авч исэн тэр нэг айгүй нэг том ойлголт одоо таны хувьд бол тэр амьдрал тэр чигээр хөрөнгө оруулалт юм байна гэдээ ойлгосон юм байна шүү дээ. Тэгвэл тэрийг яг айгүй гоё жишээг би энэ байжсэн чи яг тэндээс би тэрийг ойлгоод энийг ингээд амьдралдаа яг ингэж хэрэгжүүлсэн гэдэг гоё жишээ татаад яриад өгөөд. Яг хөрөнгө оруулагч сэтгэлгээ гэдэг одоо тэр сэтгэлгээ гингүүт чинь хийсвэр ойлголт байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо хөрөнгө оруулагчийн сэтгэлгээтэй болчвол би ерөөсөө юу ч хийсэн байсан гэсэн одоо за зүгээр ингээ хөрөнгө оруулагч сэтгэлгээ гингүүт амьдрал чинь тэр чигээр хөрөнгө оруулалт гэж яриад байна тий. За зүгээр бүр энгийн жишээ ярил л да. Би хоол идлээ. Өдөр тутам бид нар хоол идж байгаа. Өдөрт баг 3 удаа хоол идж байгаа. 3-4 удаа тий. Тэгвэл тэр хоол ямар хоол идэх үү гэж сонгож байгаа сонголтын дээр миний хөрөнгө оруулагч сэтгэлгээ яаж нөлөөлөд байгаа вэ гэхээр за би энэ хоолыг идчихвэл үр дүн нь юу вэ гэж бодоод байгаа байхгүй юу? Бүр жижиглээд ингээд энгийн болгож яж юм л та. Тэгээд яг энэ хичээлийг ойлгоод эхэлсэн чинь миний өдөр тутмын энгийн амьдралаас хамгийн их одоо намайг нөгөө амар тайван, стрессгүй, сэтгэл тайван байлгаж байгаа нэг л жишээгээ би хэлье. Манайх хооллолтын дээрээ би системтэй болцсон. Баян хөрөнгө оруулагч гэдэг хөтөлбөр бол тэр чигээрээ амьдралынхаа шин тэр баян гэж тодорхойлоод байгаа амьдрал чиний хувьд ямар харагдах гээд байгаа юм бэ гэдэг тэр амьдралын системчилж гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр систем гэдэг маань хэмнэл гэсэн үг тийм ээ. Хэмнэл давтамж нэг ингээд стрессгүй ингээд нэг жигд ингэж эргэлдэж идэг болгож байгаа. Тэгэхээр ингээ харахаар би хагас өдөр болгон 7 хоногийнхоо хоолыг цуглуулдаг. Миний 7 хоногтой тухайн 7 хоногтой идэх хоолныхоо одоо меню, жагсаалт, тийм материал бүх юмаа би
5 дахь өдрөө орой гаргана. Тэгээд хагасанд нь би дэлгүүр явна гэр бүлээрээ. Тэгээд тэрнээс хойшоогоо дараагийн хагасан хүртэл нэг ч удаа дэлгүүр ордоггүй. Өөрөөр хэлбэл нөгөө хөрөнгө оруулагчийн сэтгэлгээ чи юуг надад заагаад өгсөн гэхэлэр би яаж над руу орлого орж ирэх одоо мөнгө над руу орж ирэх тэр одоо үнц нь бүтээдэг цагуудаа би хизээч за өнөөдөр ямар хоол иднэ ямар хоол хийнэ сонгон дууссан биш үү гэл гараад дэлгүүрээс нэг сонгон авч гардггүй гэл те эсвэл сүү дуусчихжээ сүг авчиж гэдэг юм. Ингээд бидний цаг нөгөө баян болоход хэрэгтэй байгаад байгаа баян хүмүүсийн хамгийн чухал зүйл нь мөнгө биш цаг гэж яриад байгаа ш. Тэгэхээр миний надад 24 цаг намайг ядуу байна уу мөнгөтэй байна уу мөнгөгүй байна уу гэдгээс үл хамааран хорвоо ертөнц биднэрт бүгдээрэнд нь 24 цаг гэдэг энэ үн цэнтэй зүйлийг өгсөн байгаа байхгүй. Миний энэ 24 цаг надад яаж ашиглагдаад байна? Би ямар ч эмх замбраагүй системгүйгээс болоод өнөө маргаашийнхаа эрэлт хэрэгцээнд зориулаад өрн таран хийж хаяад ийн үү? Эсвэл би яг энэ цагийг юунд зориулаад байна? Над руу орж ирдэг одоо мөнгө болж орж ирдэг үнцэнд бүтээдэг зүйл маань яаж их эсхүү зүгээр орол гараад явцдаг өрн таран болчдөг энэ зүйлүүд маань яаж одоо надаас гарлаг гардаг цагийг яаж тоог яаж багасгах вэ? Бид нар болохоор би одоо жишээ нь бид нар ч явах уу жишээ нь би өөр дээрээ зүгээр жишээ авчи тий байнга одоо мөнгөтэй болчихороо би өмнө тийм байсан. Яаж юу авах вэ? Одоо юу авах вэ? Манад юу дутуу байна гэл гэртээ юм авч тавих гад. Эсвэл янз бүрийн хувцс мувц авч явах гад. Нэг юм ерөөсөө яаж зардлага гаргах уу гэдэг дээр миний цаг тарих айгүйх ажилтдаг гэсэн байна байхгүй. Хамаг одоо зүйл мэл. Гэтэл одоо болохоор ерөөсөө тэр юу идэх үү? Ямар хоол хийнэ? Юу өмсөх үү гэдэг дээр ерөөсөө тэрэн дээр тодорхой хугацаа зориулна тэгэл болоо. Өөр ингээл үргэлжлээл хизээ дуусгах нь мэддэхгүй. Одоо би яг өөрийгөө санаж байгаа байхгүй юу? Өмнө нь за өнөөр ямар хоол хийх үү гэл. Тэгээ амар сэтгэлийн хөдөлгөөнөөр тэр хоолоо өнөөр нэг сайхан тийм мийг идчихье гэл тэгэнгүүтээ тэрэндээ зориулсан дэлгүүр гарчгүйгээл нэг эн тэндээс баах юм авчдаг. Тэгэл нөгөөх нь нөгөө одоо жишээ ногоо авсан бол ногоо байцаа авсан бол байцааны тал нь хэрэглэгдээд тал нь согров. Зөө тий. За одоо төмөс байлаа гэхэд төмсний тал нь нөгөө ургаад сонь болоод огроо тий. За талх байлаа гэж бодъё. Тэгт чинь талхны одоо сүүлийн нэг хідэн зүсвэн ингээл нэг уудандаа байсараад нэг сонин болол тэгэл тогроо шидчихсэн. Гэтэ тэрийг мөнгөөр авсан байхгүй юу? Хамгийн гол нь тэрийг бид нар ингээд зөвхөн намайг хэлэхээр тийштэй гээд инээдтэй санагдаад ингээд зөвшөөрч байгаа боловч тэрийг яаж системд оруулдаг юм бэ гэдэг юмыг бид нар одоо энэ маш энгийн жижигхэн зүйлээс ахуулаад энэ дээр хөрөнгө оруулагчийн сэтгэлгээ гэдэг чинь ерөөсө өдөр тутмын тэр жижиг зүйлээс ахуулаад бодоо сурчиж байгаа байхгүй юу? Хараад тэр харах өнцөг мэн оронгоор эргэжт юм лээ. Тэгэхээр миний энэ хийж байгаа зүйл эцээц ямар үр дүн гарах гад одоо чинь би нэг мэдээж ингээд хүн юм чинь сэтгэл хөдлөл гоё юм авмаар санагдаад тэгэнгүүтээ нөгөөтхөө би 3 удаа бодож байгаа байхгүй юу? 3-4 удаа. За энийг за юу ч гэсэн байж байгаараа нэг тэрийг хүлээгээд хий. Тэр тэдэн хүртэл хараадахыг гэдэг албаар хойш толоод байгаа байхгүй юу би? Тэгээд үнэхээр авчвал яах вэ? Авахгүй л яах вэ гэдэг дээр дахин бодож байгаа байхгүй юу? Хэр зарим юмнууд их сонио. Тухайн үед би амар авмаар санагдчихсан аа 2-3 хоногийн дараа нүтг бүр мартцсан явж байгаа байхгүй юу? Тэгэхээр надад ерөөсөө тийм чухал шаардлагатай зүйл биш байсан байгаа байхгүй юу тэр. Гэтэл би тухайн үедээ авмаар санагдаад авцсан бол яах вэ? Тэгэл нэг 2-3 өдрийн дараа нөгөөдгөөс сонирхол буурна гэсэн байгаа байхгүй юу? Би тэр байсан ч байгаагүй ч ялгаагүй байдалтай байх байсан юмыг би мөнгө зөрлө авчиж гэсэн байна. Тэ? Тэр мөнгийг чинь би олохын тулд миний энерги цаг хугацаа тий миний үн цэнтэй гэсэн юм болгон зориулагдсан шүү дээ. Тэрийг сольж авсан тий. Тэгэхээр баян амьдрал гэдэг бол ерөөсөө нөгөө мөнгөний тухай асуудал ерөөсөө бишээ гэж Моникаг хэлэхэд нь би ойлгохгүй л хичээгээл уг нь ч яг тийм л дээ. Гэхдээ тэр юу гэсэн үг үү гэж айгүйх боддог байсан аахгүй юу. Тэгээ ингээ одоо ингээд харахаар бид нар айгүй жижиг мөнгө бид намайг удирдах исэн байж тээ гэдэг айгүй бол юм дээр харж байгаа байхгүй. Мөнгөнөөс хамаарч шийдвэр гаргадаг. За мөнгөтэй болчвол тэрнэ. Бид нар зүгээр энгийн юм дээр тэгж ярьдэн шүү дээ тий. Мөнгөтэй болчвол баян болохоор айгүй хөөрхөө. Нэг нартай өдөр гэлөө. Тий нэг нартай өдөр тэгж яагаад нэг сайхан. Тэгээ ярьж байгаа тоо мо
хугацаануудыг хараад байгаа ямар ч тодорхой биш те. Тэгээ би өөрийгөө айгүй их шоолдог гэсэн. Би ч одоо ямар сонин тодорхойгүй гэтэл амьдрал чинь тэр чигээр уг нь тоо байгаа байхгүй. Баян хөрөнгө оруулагч байна гэдэг бол ерөөсө тооны ухаан, эдийн засгийн ухаан, газар зүйн ухаан тэ одоо өөр юу гэдгийг ерөөсө тэгээ бас нэг юм сая ярьжсэн чи санаанд орчлоо. Баян хөрөнгө оруулагч гэж ороод ирэнгүүт бид нар амьдралын 12 тойрог одоо хичээл мэн дөнгөж эхэлсэн явж байгаа байхгүй юу. Тэгээд ингээл төрөөчсэн ингээл хүмүүс маань хичээлээ үзэл явгод амьдралын 12 тойрог гэдэг ингээд айгүй олон юм дээр хуваацсан. Тэнгүүт тэр 12 тойргийг жигд авч явж байгаа хүн л баян хөрөнгө оруулагч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бид нар яага баяждггүй байсан бэ гэсэн чинь ингэдэм байх. Карьерийн хөнгөд гэр бүл нь гэр бүлээсээ холдчихдаг тий. За гэр бүлдээ анхаардаа тавиад явж байгаа карьергүй нэг сонио хүн болчихдог. За тэгжээд бас найз нөхөд байхгүй болчихно. Тий. Нөгөө оюун ухаан энэ төр гэдэг юм чи бүр холоо хөвтөнд явж байгаа байхгүй юу. Нөгөө өөрийгөө хөгжүүлнэ тий. Нөгөө сүнслэг одоо эрэлт хэрэгцээ. За тэгэл одоо эрүүл мэндээ нэг хайрлаад явж байгаа мөнгө санхүү нэг сонин болоод тий ингээд ерөөс ингээд нэг юм гайгүй болонгоц нөгөө юм ингээд доголдсон нэг юм сонин доглоо амьдралтай явж исэн мөлий. Тэгэхээр тэр болгоныгоо ингээд өөрийнхөө одоо контрол дотор эн чинь миний амьдрал би контролдох хэрэгтэй шүү дээ тий амьдралаа. Тэрнээс хин нэгэн юмнаас юм уу хин нэгэн хүнээс юм уу эсвэл ямар нэгэн мөнгнөөс ч юм уу нэг газар зүүн байршлаас болоод нэг сонин бохироод байгаа ч юм шиг тий гоншхонч явдаг байсныгаа ингээ харсан чи одоо өөрийгөө шоолох юм бол айгүйх гарч ирж байгаа байхгүй. Яа. Тэгээд яриад зөндөл юм байна л да. Би ингээд нөгөө таны яриаг сонсож яг 10 жилийн өөрийгөө хэн бит гэдгээ бүр олоод харцсан. Яг тэрлүүгээ айгүй системтэйгээр ухаалгаар явж байгаа хүн шиг сонсогдож байгаа байхгүй. Тэр хөрөнгө оруулалт гингууч хүмүүс нөгөө тооноос цугтаад тийштэй хүмүүс чинь. Тооноос цугтаад мөнгнөөс цугтаад би тоомод айгүй муу цаашаа тэнгууд чи аюу мөнгө тоосхоос дургу үрээдэг тийм мөнгө тоосхоор л ойлголтын царайж хүн би амар дуртай штэ. Гүг хамгийн гол нөгөө мөнгөний тооцоо хийхээр тийм л аа. Өөрийнхөө мөнгийг ингээл таалал нөгөө үнэн штэ яа кайфтай штэ. Хамгийн гол нөгөө тооцоо хийх нь хэлээд байгаа байхгүй юу? Тооцоо хийн гэхээр нэг юм харамч нарийн хүмүүс л тооцоод идэм шиг хараад идэг. Яг бүх юм чинь тоо байгаа байхгүй юу? Тэ? Яг үнэндээ. Тэгээд ингээд яг харсан чи 10 жилийн би хин бэ гэдгийг харцсан. Тэрлүүгээ ингээд нөгөө системтэйгээр амьдралынхаа нөгөө юм жижиг үйлдэл дадал болгон тэрийг ингээд суулгацсан. Айгуу гоё юм системтэйгээр ингээд нэг юм тодорхой удирдлагатай явж байгаа хүн харагдаад байгаа байхгүй. Би тэгээ сая бодлоо л да 2022 он анх би нэвтрэлгүүрт оролцсон. Яа. Гэхдээ бодчихсан аахгүй. Үүш нэр яагаад юм байж болохгүй ч нэр ийм байж болох юм шиг энэ ч өстө тасарсан санаа авъя штий. Тэгээд нөгөө сая амьдралын 12 тойрог гэж ярьсан чи тэр үед чинь би нөгөө нэг юу сэтгэл санаа гэж аймаар бас л 23 онд анх 23 онд анх нэгдсэн шүү дээ. Тэгсэн чи бас ментор болцсон. Тэгэл нөгөө гэр бүл амар хаягдцсан. Яг тийм эсэ. Одоо яг энэ жилээс эхлээд энэ бүх юмнууд яг ингээд одоо ингээд тэгшэрч эхэлж байгаа. Одоо би дахиад 12 тойрогоо зурх юм бол бас хаягдцсан юмнууд байж л байгаа. Тэрийг ер нь тэрийг жоохон улирал руу оруулчмаар юм билээ сарна. Бүгдээрийн зэрэг авч явах гад стресс гэсэн бас биш байгаа байхгүй. Тэр чинь нэг улиралтай. Одоо жишээ нь ингээд өвлийн улирал болоод ингээд ирэнгүүт жоохон бизнес, карьер гэл тэ. Тэгэнгүүтээ хавар болоод ирэнгүүт жоохон өөрийнхөө нэг оюун санааны бид нар чинь тэрийг 3 хуваацсан байдаг шүү дээ. Бие зас, төрөө зас. Бие зас, гэрээ зас, төрөө зас гэх тий. Тэрийг яг улирлууд руу ингээд жоохон оруулаад тэг өөрийнхөө нөхцөл байдал дээр мэдээж оруулна л та. Тэгээд тааруулаад ирэхээр ерөнхийдөө аль нь ч хаягдахгүй. Тэгээд нэг гоё юм нь бид нар юу яг энэ салбар дээр ямар байлгамаар байна гингүүт айгуу сонио хэлэг үггүй тий. Эрүүл мэндтэй эрүүл баймаар байна л гэдэг ганц үг. Эрүүл баймаар л байна гэдэг. Тий одоо тэгээ эрүүл байна гэдэг нь яг юу гэсэн үг юм? Хөрөөс амар гоё биетэй өста фитнес яваал гэдэг. Тэг өөр юм байхгүй тий. Тэнгүүт чинь яг одоо сая эрүүл мэнд гэж ярьсан чинь айгүйх санаанд орж байгаа байхгүй. Би ч гэсэн бас яг тэр эрүүл мэндийн салбар дээр нэр би 10 жилийн дараа гэхэд би 20 жилийн дараа гэхэд би тэдэн настай байна. Тийм байхдаа тэр үед би эрүүл байна гэдэг нь миний хувьд юу гэсэн үг юм бэ гэд эхлээд ингээд бодохоор ерөөсөө эсвэл нөгөө ерөнхий юм яриад байгаа байхгүй. Эрүүл баймар нэх гоё. Одоо юу гэдэг нь те. Гэтэл тэр чи яг өөрийнхөө амьдралын онцлогтой холбоол би
одоо 20 жилийн дараа гэхэд юу гэдэг 70 настай даач гэдэг юм уу тий 70 настайдаа би жимд явдаг. Би ямар ч гэсэн тэр үед одоо юу гэдэг айгүйх дугуй ундаг байна ч гэдэг юм уу тий. Эсвэл 7 хоногт нэг юм уу 2 удаа би яваад усан сэлждэг. Энтэр гэдэг чинь айгүй гоё сонсогдож байгаа. Айгүй тодорхой. Тэгэхээр яг энэ сая чамаг хэлсэн чи санаанд орчих واخгүй. Манай оролцогчид амьдралын 12 тойргийн дагуу өөрийнхөө баян амьдралын дизайныг гаргаж авахтаа л бид нар чинь ямар их хүсэхгүй байгаа юм аа яриад байдаг болохоос хизээч би ийм байхыг хүсэж байна гэдэг юмыг ерөөсөй баг хийж ярьж сураагүй байгаа байхгүй. Тэр тал дээр төсөөлөл бид нар айгүй бага өгсөн байт юм лээ. Тэр чиний баян амьдралын дизайн ямар байх юм бэ? Чиний найз нөхөд жишээ нь хаагур юу хийж яах ямар байх юм? Чиний ажил карьер чи ямар төвшөнд хүрсэн байх юм? Чиний эрүүл мэнд чинь фитнес чинь ямар байх юм? Тэ? Чиний хайрын харилцаа, чиний гэр бүл үр хүүхдээ амьдрал одоо гэр бүлтэйгээ ямар харилцаатай амьдралтай байх юм. Гэл тэнгүү чинь нэг л гоё лоймор байна шүү дээ гэдэг. Гоё амьдрмаар байна л гэдэг. Ерөөсө тэр гоёгоо тодорхойлж мэддэггүй байдаг гэдгээ. Би ч анзаарч ирсэн манай айгүй олон оролцогчид бас тэрэн дээр анзаарч ирсэн шүү дээ. Тэ сарнаач гэсэн өөрөө тэрэн дотор л явж ирсэн. Тэгээд бидний тэр баян хөрөнгө оруулагчийн сэтгэлгээ гэдэг юм чинь тэгжээж задард юм блэ. Тэр баян амьдралыг бид нар харж өсөөгүй шүү дээ яг үнэндээ. Тэр дэлхийн баячууд одоо гэртээ яаж ч амьдрдیں۔ Ямар ч найз нөхдөд байдیں۔ Хаагур юу хийж явдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Гэтэл тэрийг бид нар ингээд өөрснийхөө хөрсөн дээр буулгаад төсөөлөөд ингээ гаргаад ирэнгүүт нэх гой урамтай тий нэрийн ч болох юм биш үү гэдэг тэр урам айгүй их орж ирд юм лээ тий. Тэгээд нөгөө нэг 10 жилийн дараах амьдралаа өөрөө харьцан төлөвлөгөө системтэйгээр явж байгаа юм байна гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр таны 10 жилийн дараах амьдрал яг ямар үйдэг вэ? Тэрэндээ хүрэхийн тулд өнөөдөр та өдөр тутамдаа юу хийдэг вэ? Одоо чинь 20 жилийн дараа бол дугуй ундаг, жимд явдаглаа юм байгаад шүү дээ. Тий яг зөв. Тэгэхээр тэхийн тулд тэр чинь яг одоогийн өнөөдрийн амьдралд чинь яг яаж орж ирдэг юм? Яа. Одоо жишээ нь өнөөдрийн амьдрал дээр ихэр би айгуу сайхан өөрийнхөө амьдралыг ярих. Тий, өөрийнхөө л ярих тий. Би 1-5 дахь өдөр болгон өглөө би заавал гарч алхдаг. Өглөө би нэг 8000 орчим алхам хийж ороод ирдээ. Тэгэхээр нэг цаг гарan айгуу сайхан алхаад. Сүүлдээ алхаад харстаа айгуу хурдан алхдаг болчихсон юм лээ. Хүмүүс даараад ингээл бэвгнэл явж байхад чинь би өстө нэг л их хадууцсан гадаа өргсөн хүн байгаа юм чи. Тэгээд орж ирээд би чинь нэг айгуу ирчвчтэй өглөө. Тийм айгуу их энерги сэргэж байгаа байхгүй. Тийм тэгээд алхаад явж байхдаа оста жинхэнэ хэрэгтэй подкастаа сонсно, хэрэгтэй хичээлээ сонсно. Эсвэл зарим үед нөгөө хичээл одоо хөтөлбөрт орсон явж байвал сурж байгаа хичээлүүд айгүйх сонсдог хөвчлэн ер нь бол тэгээд орж ирээд би чинь 7 хоногтоо ер нь фитнест 3 удаа явдаг байхгүй юу 7 хоногтоо нэг өдөр нь нөгөө hall body гэдэг чтэй бүтэн биеих тэгээд нэг өдөр нь гардан upper body нэг өдөр нь low body гэж хийчихэд тэгээд нэг өдөр нь болохоор зүгээр сонголтын дасгалыг хөнгөн нэг өдөр нь болохоор пилатес хийдэг. Тэгээд хагасаа бүтэн сайндаа ерөнхийдөө амралтын байдалтай заримдаа бүтэн сайнд хэрэгтэй гоё өдөр байвал жоохон паркаар зүгээр алхаж байгаа л ирдээ юмаа сонсохын тулд бас би айгүйх гарч алхдаг байхгүй юу. Миний нэг онцлог нь тэр би чи нөгөө айгүйх сонсох юм надад айгүйх байдаг. Хичээлүүд айгүйх байна шүү дээ. Энэ тархинда гоё юм оруулах. Тэгээд одоо ялангуяа эрүүл мэндтэй холбоотой подкастууд бас хаяа сонсноо. Ер нь бол англи хэл дээр л айгүйх сонсно л доо. Тэгээд яг нөгөө healthy fit lifestyle энэ гэсэн сэдвэр айгүй гоё дэлхийн алдартай юм эрдэмтэд тийм хүмүүсийг урьж яриа хийдэг тийм подкастуудыг би аюул сонсдог. Тэгээд тэдний ярианаас айгүй юм ойлгож авч байгаа байхгүй. Тэгэл тэрийгэ туршиж үзээл ингээд тэнгуүч ялангуяа одоо жоохон ингээд миний хувьд чинь 50 жилийн гарцсан болохоор нөгөө хүний үе мөч joint-ууд чинь айгүй хүчтэй байх хэрэгтэй. Тэдний чинь эрүүл байлгадаг юм яг яхахгүй булчин байгаа байхгүй. Тэрнээс би нэг хөөрхөн харагдах гад бас дасгал хийгээд идэх та биш байгаа байхгүй. Хамгийн гол нь миний зорилго би үнэхээр 70 настайдаа би усанд сэлдэг
уулан давирдаг те дугуугаар явдаг хүн болъё л гэж бодож байгаа юм чинь тэрийгээ би одооноос хийхийн тулд яхахгүй эднэр миний бүр хийхээс өөр аргагүй өөр ямар ч тийм бодоод ах юм байхгүй өнөөдөр би одоо жоохон бороо ороод жоохон залхуу үрээд энэ антер гэдэг юм байхгүй тэгээ тэрийгээ хийхдээ маш гоё enjoy болж хийн бүр ингээд хөдөлгөөн болгонд ингээд мэдэрч хийхээр үнэхээр сонирхолтой байхгүй нөө 30 минутын дасгал чи нэг удаан хийхгүй шүү 30 минутын дасгал чи ороо тэгээ тэрийг ингээ хийж явахдаа айгу гоё санагдчих байгаа байхгүй яаж одоо миний булчингууд ингээ хаана чангарч ийн тэрийг мэдэрч айгу хийдэг. Тэгэхгүй нэг юм хүн намайг дасгал хийгээд нэг ял өрүүлсэн юм бол байхгүй ч дээ. Тэгээд би өмнө нь тэгж хийгээд идэв гэсэн юм билээ. Нэг хүнд хинт хийж өгөх гээд байгаа мэдхгүй. Нэг юм хүнд гоё харагдах гээд байгаа юм уу? Яагаад би тэрийг ял болгож хараад ирсэн аа ерөөсөө ойлгохгүйсэн аахгүй. Тэгээ одоо бол ерөөсөө хийдэггүй. Тэгэхэр чин бүр ингээд тэрэн зүгээр миний бид нар чинь өглөө осоо шүдэ угаад штэ тий нөгөө нүүр амаа цэвэрлэн шүршүрт орон шүдэ угаана яг тэрнтэй адилхан зүгээр л миний нэгд өдөр бол тэрийг хийн за апа боди биш хол боди хин би нэг өдөр бүтэн биеийнхаа дасгалыг хийчихдэг. Тэгээд нэг эрдэмтний яриаг сонсчихсан аахгүй тэгсэн чинь хүмүүс ихэнхдээ нөгөө low body, upper body тэгээд hall body энэ төр гэж хийгээд идэг. Тэгсэн чинь тэр болохоор тэгж ярьжсэн байхгүй. Эхлээд чи нэгд өдөр яг дасгалтай бүтэн 7 хоногийнхоо дасгалыг эхлэх гэж байгаа бол нэгд өдрөө бүтэн биеийнхаа дасгалыг хийчих. Яагвал чиний бүтэн биеийн метаболизм буюу нөгөө бодис солилцоог чинь ингээд кик хийчдэг гэж байгаа байхгүй. Буст хийчдэг. Тэгээд тэртээ тэргүй ингээд 7 хоногтой тий гар одоо цээж юм ууга 3 дахь өдөр нь хийгээл тэгээд 5 дахь өдөр нь болохоор хөлөө хийчихэж байгаа байхгүй. Тэгээд өдөр болгон би оройн нь бас дахиж алах тий. Тэр өдөртөө би нэг ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл хүн өдөртөө 10,000 алхам хийх ёстой гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр би нэг за нэг 13-15 мянган хооронд алхдаг байхгүй. Ер нь тэгээд сурчиж би энэ төлөвлөгөөг би чинь 23 онд баян хөрөнгө оруулагчид орж ирсэн шүү дээ бид нар бүгдээрээ тий. Тэгээд 2003 онд ингээл төлгөөгөө гаргаал өөстө алдаж оноо л яаж хийх ёстой юм болоо гэж учраа бодохгүй явж байгаа. Тэгээ 24 оны 1 сараас эхлээд хийсэн мэдэг байхгүй. Одоо би бүтэн жил ямар ч гэсэн алхаж байна гэсэн үг. Тэгээ эхлээд алхахад бол хөл өвдөөл ёо орж ирээл хөлөнд нөгөө давстаа усанд хөлөөд үрээл тэгж яагаад би одоо бол ерөөсө хөл өвдөхөл 15,000 алхам хийжээд орж иж хахад ерөөсө хөл өвдөхгүй байна. Өвдгөө болчтой юм лээ. Тэг хүний бие чинь нэг гайхамшигтай юм юмыг айгүй сайн хурдан ажист хийж авдаг. Тэрэндээ айгүй хурдан ингээд дасдаг гэх юм да хайшин тий. Тэгэхээр нөгөө эрүүл дандаа эрүүл байхын тулд өдөр болгон цаг хагасыг хөрөнгө оруулалт хийд юм тий. Тэгэхээр энэ ч л нөгөө хөрөнгө оруулалт сэтгэлгээ гэдэг байгаа шүү дээ. Яг 10 жилийн дараа тэрнээс чойшоо би дандаа эрүүл байхын тулд өдөр болгон энд би цагаа зарцуулж байна. Цаг чинь одоо хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээ мөнгөөр жим membership бодлож авч байна. Энэ бол хөрөнгө оруулалт. За тэгэнгүүт чи одоо нөгөө 12 салбарт дээр чинь эрүүл мэндээс гадаа одоо томор нь л яри тий. Том хэдийн л яри. Тэгэнгүүт чинь оюунлаг одоо тий тархины хөгжил гэдэг бас хэсэг үүдэг штэ. Тэрэндээ бол бас өөр амар хөрөнгө оруулалт юм ба штэ. Яг алхаж байхдаа хамаг хэрэгтэй юмнуудаа бүгдийг сонсоосоо авчиж байна штэ. Яа сонсоо дээрээс байнгын шин гоё мэдээлэл орж ирж идэг. Заримдаа зүгээр гоё хөгжим сонсно. Тэгэл заримдаа бүр ингээд би тархиа амраах гэж одоо танай хүмүүс бас мэдж байгаа бохтой бид нар ч айгүйх энерги гэж ярьдаг. Тэгээ би чинь дайнамо энерги өндөртэй гадагшаа энергитэй болохоор бясалгал хийгээд ингээд суун гэдэг чинь миний хувьд айгүй дэсвэр дэвжээ шаарддаг. Бүр ингээд заримдаа бүр ингээд толгоон дотор чинь 9 шидийн бодогдоод ингээд орж гараад айгүй тогтургүй би нэг дими мэгээ зугаад байгаа юм шиг санагдаад бүр тийм төвчээргүй байдаг аахгүй юу. Тэгээд тэрийг өөрөө мэддэг болохоор би бол бясалгал хийхдээ гадуур алхаад тэгээд юм сонсдгоо юу ч бодохгүйгээр зүгээр ингээд тэнгэр харна моднууд харна ингээ яг одоо цаг дээр өөрийгөө авчдаг байхгүй юу. Тэгэхгүй бид нар чи юм сонсоод юм бодоод явчихаараа нэг бол ирээдүйн цаг руу нэг бол өнгөрсөн цаг руу явж очичоод байгаа байхгүй. Яг одоо цаг дээр ерөөсөй байж чадахгүй. Тэгэнгүүт би бясалгал ер нь би бясалгал хийх ёстой. Гэхдээ яаж хийх вэ? Яаж хийвэл надад илүү гоё enjoyable гоё амархан гоё байх вэ? Бүр дурлж тэрийг хийх үү гэж бодож байгаа. Би тийм бясалгалын арга зовсон байхгүй. Тэгээ зүгээр би гараа авчтээ. Тэгээ ямар ч юу ч юм сонсохгүй зүгээр ингээд яг ингээд тэнгэрт одоо үйлгүй байвал ямар гоё цэнгэр
зэв цэнхэр тэнгэр байна, цэлмэг байна гэж хараад үүлтэй байвал үүлнүүдийн хэлбэр хараад батж байгаа юм чинь. Хөө энэ ямар сонин нохооны сүүл шиг юм бэ, нохоо шиг загас шиг хэлбэртэй юм бэ ч гэдэг юм уу. Зориуд би өөрийгөө тэгж тархиа амраад байгаа байхгүй. Тэгвэл баян ингээл юм оруулаад байвал энэ чинь ганцхан хүн шиг юм байна шүү дээ. Тэгэхээр яг оюун санааны хувьд болохоор ер нь би айгүй хэм сурна гэж боддتي. Тэгээд одоо жишээ нь нөгөө хиймэл оюухан гэж яриад байгаа шүү дээ тий. Тэнгүүт чинь одоо би нэг AI master гэдэг нэг том хөтөлбөрт явж байгаа. Бүр 1 сар 2 сар гартал явах юм билээ, нэлээд удаа явна. За тэгээд тэрэн дээр зааж байгаа юмнууд чи зарим нь бол үнэхээр чанга байгаа юм чинь. Тэг яг англи хэл дээр л тий. Тэгэл жоохон ойлгохгүй болоод ирэхээр орхичтэй. Тэгээд л ер нь миний нөгөө төлөвлөгөө том одоо зорилго болохоор би илүү одоо технологиор дамжуулж тий нөгөө өөрөө яг нөгөө шаардлагатай юмнууд дээр өөр гарга бие оролцдог. Яаж одоо эн чинь нэгэнт бид нар ийм гоё өндөр хөгжсөн технологийн 90 100 дээр амьдарч байгаа юм чинь яаж тэр хүн одоо хиймэл оюун ухааныг хүний оюун ухаантай хослуулж одоо хайбрид гэж ярьдаг шүү дээ тий хослуулж ажиллаж байгаа тэр системийг ойлгодог болно гэсэн зорилготой байгаа байхгүй би тэрэн дээр ажилладаг болно гэсэн зорилготой одоо миний оюун ухааны одоо зорилго гэх юм аашин тий Тэгэхээр оюун ухааны зорилго чинь бол санхүүгийн зорилготой амар нийцэж байгаа юм байна. Яг ярианаас чи харсан чи би яг дараагийн асуулт тэр хэлээ л та. Окей, за далтай лаг фит битээ спортоор хичээлдэг гоё имээ вэ тэгсэн чинь амар мөнгөтэй юм харагдаад байл та. Тий яа. Тий ер нь бол би баян хөрөнгө оруулагчид орсноос хойш одоо Nexo дээр нэг аккаунттай юун дээр Binance дээр бас аккаунттай тэгэнгүүтээ яг нөгөө энд чинь бид нар нөгөө банкноттай байдаг шүү дээ. Би чинь Монгол бас юутай хадгаламжуудтай байгаад байгаа юм. Тэгэнгүүтээ энд байдаг банкнууд маань болохоор өөрснөө нөгөө тэтгэврийн юутай хөрөнгө оруулалтын данснууд нээж болдсон шүү дээ. Дотор тийм данс нээсэн. Тэгээд тэднэрийг хараад хөөрхөн ер нь бол жоохон урт хугацааны юунууд дижитал хөрөнгө оруулалтын дээр бол урт хугацааны юмнууд оролцсон явж байгаа. Тэгээ эх жилээс би яг үйл хөдлөлийн нөгөө бид нар ч үйл хөдлөлтөөр айгүй гой тооцоо идэв шүү дээ. Тэр тооцооны юунуудыг бас чамаас айгүйх асууна гэж бодоод байгаа байхгүй. Тэгжээж би бас Монголд Моника намаа харин тэгэлсэн чи Монголд үйл хөдлөх авчаач гэд. Тэгээ би бас эхэндээ нөгөө бид нар ч яг хичээл дээр ингэ зааж байгаа юм харахаар нөгөө баг мөрдүүлэлт гэх юмнууд байгаа шүү дээ тий яг тэрэн дээр. Тэгээ би тэрэн дээр жоохон за би ихтэй бодоодох яг тэр чинь миний санаанд багтах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж тэгээд харин энэ жилээс би ер нь бодож байгаа. Одоо 26 оноос үйл хөдлөх рүү нэг тооцооны дээр маань яг таарж байгаа байр авж агаад тэр үйл хөдлөх рүү бас хөрөнгө оруулалт хийсэн зорилготой байгаа. Ер нь бол одоо хөрөнгө оруулах сэтгэлгээнээсээ болд юм уу яа дээ ерөөсөө одоо тэр мөнгө яана тэр яана гэдэг юм ерөөсөө бодогдохоо болоод айгу удцсан байгаа байхгүй. Заримдаа би өөрийгөө гайхаад байгаа байхгүй. Одоо би нэр ингээд санаа зовхгүй байгаа юм. Эсвэл би бүр ингээд дүжрээ тэнэг болцсон юм уу гэж байгаа шүү. Тэ нэг сонин итгэмэргүй юм шиг санагдаад байгаа байхгүй яг үнэндээ тий. Тэгээ сая чамааг асуусан чинь нэрээ би ерөөсөө за одоо энэ мөнгийг яана гэж ерөөсөө санаа зовхоо болчих. Оронд нь миний тэрийг яаж менеж хийх вэ? Яаж хооронд нь гэж авцалдуулах вэ тий? За энэ хэсэг маань ийм болж байна. Энэ хэсэг дээр ийм байгаа шүү ч гэдэг юм уу. Тэрийг яаж тооцоолох руугаад анхаарлаад хөвлөрүүл нүхээс биш. Тэр асуудлыг одоо юу хэмдэ асуудал гарлаа. Асуудал бэрхшээл гарангуут тэр асуудал бэрхшээлийг яаж шийдэх үү гэдэг шийдлэрүүл аягүй хардаг болсон юм байна. Ингээ одоо харсан чинь. Санхүү ярьсан чинь яг ингэж юм одоо нэг сарынхаа бид нар чинь 10 жилийн дараа би яг тэгж амьдрах үед миний зардал хэд вэ? Тэ одоо тэ яг тоотоо гаргадаг шүү дээ хөтөлбөртөө. 5 жилийн дараа бид тэгж амьдрах үед миний зардал тэр байна. Тэр мөнгийг би одоо хаанаас олох? Би болох уу? Гэдэг юм явдаг шүү дээ. Тэгэнгუთ чинь одоо хөтөлбөртөө крипто авах юм бол яаж авах вэ гэдэг арга зам нь байгаа. Тийм. Үйл хөдлөх. За үйл хөдлөх бол амар гой мөнгө хийх боломжтой. Би өмнө нь ерөөс тэрийг ойлгодгоо. Баян хөрөнгө оруулагч хөтөлбөрт байхдаа би 10 жил болцсон нэг байртай тэрнээсээ түрээс гэж баг нэг жилүүд авсан юм аваагүй юм. Тэгээд нэг бас хүмүүс ингэж байлгадаг. Тэгээд тэд нар заримдаа төлөө ихэнх нь төлдөггүй. Тийм биш аахгүй. Тэгээд яг хөтөлбөрийн дараа шууд би одоо нэг түрээслэлээ. Гэл түрээслэх агент болоод
Тэгээ шууд түрээсэлж эхэлсэн. Тэнгууд одоо тэр чинь надад айгүй хөрх мөнгө болоод байгаа байхгүй. Яг зөв. Тэнгууд тэр мөнгөө гаргаж ирэнгуудаа одоо би юу хийх гингуудаа шууд хадгаламж руу хийчихэж байгаа байхгүй. Уу хамгийн амархан зүгээр л намайг байж хахад жилийн нэг бишээ сарын 1% хүү өгөл хийж идэг. Өөрөө өөрийгөө гой өсгөө сууж идэг. Ийм буянтай те банк ч айгүй буянтай байгаа. Тэнгууд чинь одоо ингэ таныг харахад тэр цэг нь байж байгаа. Тэн дээр би те эрүүл тархин ажилтдаг бүр ингэ одооний бүр AI ингэ сурцсан. Тэр бүгдийг ингэ нийлүүлээд орчин үеийн бүх юмыг ингэ хийдэг, өөрөө ойлгодог, тэрийг авч явдаг. Тэгсэн мөртлөө одоо би крипто дээр хөрөнгө оруулалттай, банкд тэтгэврийн одоо тий тэтгэврийн одоо даатгалтай тэтгэлэг бас мөнгө хийцэн. Тэр чинь мөнгө шүү дээ. Надад гоё ажилгүйсэн гэсэн сар болгон гоё мөнгө авах гэж шүү дээ. Тэг тэргээ хийцэн. Одоо харин нэмээд үл хөдлөх рүү хөрөнгө оруулъя. Одоо нөгөө нэг байгаа мөнгнүүдээ яаж хөдлөх вэ? Энийг тийшээ, тэрэн тийшээ зүгээр л ингээ менеж хийгээл тийшээ оруулах надад тийм юм. Тэгвэл тэр тэдэн жилийн дараа тэр болно. Одоо тэдэн жилийн дотор өөрийнхөө үнийг төлөөд хийчин. Тэг бид нар чинь нөгөө нэг хичээл дээр яг тооцоо хийж явах та бүх ингээ тооцоолоо гэдэг аргууд нь байдаг шүү дээ. Тэгэн гутаа за энэ бол миний карманаас илүүдл мөнгө гаргах дими юм байна. Энийг авахгүй тэрийг авал энэ өөрийнхөө зээлийг төлчөөд дээрэс миний карман руу мөнгө хийж. За тэгвэл аав гэдэг чи юу яг тэрлүүгээ яваад байгаа хүн байгаа байхгүй гэхэл тэр тооцоостой гоё тий. Тэр тооцоостой үнэхээр тэр тооцоо байхгүй бол яг үнэндээ ингээ ялангуяа бид нар Монголд байхгүй хүмүүс Монгол байр аавна гэхэд бол мэдээлэл дутуу орж ирнэ тий. Тэгээ хинт яг найдах юм хинээс асуух уу гэл айгүй бол асуудал. Ах トゥ хамаатан саднаас асуухаар чи нөгөөдөл хоол болоод дуусчих гээд идэв шүү дээ яг үнэндээ тий. Гэхдээ яг өөрөө бүр явах хэрэгтэй юм билээ. Өөрөө яваад бүр 20-30 байр үзтгүүр үзээ. Тэгээд нөгөө критериуд байгаа шүү дээ. Заавал тийм гэж тооцоогоо бүх байран дээр тооцоогоо хийж үзэж жагаад за энийг авъя гэл тэгэл авах юм байлээ л дээ. Яа. Харин чи яг тэгж одоо тэгээ Моника нөгөө чи одоо байр авчин болтоо аав гэл би тэгээд тэгин ер нь 26 онд тэр төлөвлөчихэд байгаа гэл. За тэгээд бас нэг гоё мөрөөдөл гэх юм да одоо энэ чи миний мөрөөдөж байгаа мөрөөдлөө төлөвлөчөөд ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар баян амьдралынхаа загварыг гаргаж байгаа гэж бодоор манайхаа. Тэгэхээр чиний баян амьдрал ямар загвартай байх юм бэ? Тэр чинь хүн болгонд айгүй өөр байгаа байхгүй. Одоо бид нар аялна л гэдэг тий. Яг хаагур яаж аялах юм гэл тэнгүүт чи нэг сайн тодорхойгүй за тэгэл нэг Америк явна ч эсвэл одоо юу гэдэг нэг Европ руу аялна ч гэдэг юм. Тиймэрхүү байдалтай бид нар яваад. Өвөл Вьетнам явна, Таиланд явна л гэдэг. Тий, яг зөв. Тэгээ нэг ойрхон тий виз мэдгүй салхан шиг хүүхдүүдэд байлгыг тий. Эсвэл зундаа нэг гэр бүлээр нэг хаашаа чи амран ч гэдэг юм. Нэг тиймэрхүү байдлаар бидний мөрөөдөл дуусчих гад идэм билээ шүү дээ тий. Тэг чи одоо би жишээ нь за яг 10 жилийн дараа гэхэд би Малайзд амьдрах байх ч гэдэг юм тий. Малайзд амьдарч үзмэр байгаа байхгүй юу? Бид нар чи одоо нөгөө яг хөтөлбөр дотроо ороод ирэхээр тэр нөгөө аль татвар багтаа улс орон юу вэ? Одоо энэ татварын системийг хүртэл одоо нөгөө мөнгөтэй болчдөг. Нөгөө шаазгаж зуулаа хийх газаргүй гэдэг шиг мөнгөө хаана хадгалахын ч гэдэг юм уу? Мөнгөө яаж хамгаалахын тэр гэдэг чинь бүгдээр нь систем хэрэгтэй юм лээ. Тэгэхээр тэрийгээ суралцаал явж байна. Тэгээд улс орнуудыг судлаа тий хаана татварын нөхцөл байдал аюу айтаахан байна. Тэг чи ингээ нэг хідэн төгрөгтэй болчдөг. Нөгөөх нь улсын татвар гээл бас өгнөхээр яг татвараа ямар төвшөнд би төлөхийн ч гэдэг юм уу. Нөгөө татварын хууль нөхцөл байдал чинь улс орон болгон дээр өөр байгаад идэг тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бид нарын мөрөөдөл бол үнэхээр хэмжээ хязгааргүй гоё байж болох юм билээ. Тэгээд би яг энийг ингээ харсан чинь би нэг л үгийг айгүйх сүүлийн үед бас хүмүүстэй хэлээд байгаа байхгүй юу гэхээр уг нь бол хорвоо ертөнц маш их баялаг байгаа. Хорвоо ертөнцид хэмжээ хязгааргүй их баялаг, хэмжээ хязгааргүй их мөнгө байдаг. Хэний хармаар уу ямар хэмжээтэй, ямар баялаг, ямар одоо аз жаргал юу өгөх үү гэдгийг ингээд хүлээгээд бидний асуухыг хүлээгээд сууж идэв шиг одоо байхгүй юу? Бид нар болохоор амар ерөнхий юм ярьцдаг. Хүн болгонтой адилхан юм яриад идэг. Тэгээ яг аль нь гэхлээр бид нар хэлж мэддэггүй. Тодорхой хэлдэггүй байгаа байхгүй тий.
гой хоол иднэ л гэдэг. Тэр гой хоол чи юу юм бэ гэхэлэр зэрэг ингээ гой хоол байхгүй даа гэдэг уурлаа суугаад иж болохгүй шүү дээ тий. Яг юу юм бууз юм уу, хуйшуур юм уу, цов юм уу тий одоо өөр юу идэв. Эсвэл солонгос хоол юм уу. Тэр амар гадаад дэдэг хүмүүсийн гой хоол гэж бууз шүү дээ. Харин тиймэрхүү юм та Монголд идэг хүмүүсийн гой хоол чи одоо шарсан дахиад мах юм шиг үлээ шүү дээ тий. Тэд нар биднэрт бол нэг тийм гоё биш санагдаж байгаа юм чинь. Яа. Тэгэхээр яг чиний хувьд гой хоол чи юу юм бэ гэд өгөхөд асуухаар бид нар гой хоол байхгүй юу гэж байгаа юм шиг суугаад идэм билээ. Эсвэл би муухай хоол идмээргүй байна гэж хүсэхгүй байгаа юм а яриад идэг тий. Юу хүсэж байгаагаа бид нар хийлж үнэнхээр сураагүй юм билээ. Би энийг баян хөрөнгө оруулагч нар орж ирж ижил би чинь ийм амьдрахыг л гоё амьдарж гин, аз жаргалтай амьдарж гин, баян амьдарж гин гэж үзэх гээд байгаа юм биш үү гэдгийг өөрөөсөө хайж ухаж гаргаж ирэх ажил чинь хамгийн том ажил байгаа байхгүй юу? Тэрийг л хийгээ явж гин гэж хэлэх юм аашийн тий. Ер нь бол би одоо ингэ таны яриаг сонссон чи яг ингэ өөртөө баян амьдарч болно гэдэг зөвшөөрлийг өгсөн хүн байгаа байхгүй. Яа. Тий. Тэр том одоо заримдаа бид нар өрөөдөж болно. Тэрэндээ чи хүрч чадна. Тэгвэл одоо эхлэе гэдэг л юм өөр. Яа. Чиний микс. Аха. Яа. Тий яг зөв. Яг чиний хэлдгээр тэр баян амьдралыг би өөртөө дизайн хийцэн. Би энэ амьдралаар амьдраад үзье. Яа тийм гоё штэ гэж байгаа юм байгаа байхгүй юу? Хийгээд үзье. Тэгээ хийж явах тэр явц нь өөрөө айгүй тийм хайпи моментод байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө бид нар чи амьдралын юм том номтой болчтой штэ. Лайф буктай болчтой тий. Тэгээ тэрийг ингээл одоо чинь заримдаа ингээл эргүүлж хараад нөгөө мөнгө санхүү гэдэг хэсэг дээр тооцоонууд мөнгнүүдээ тоолол хөөх тийм болчих тэд одоо өсчиж мөсчиж тэр мэрч айгүй гоё байгаа юм чи айгүй кайфтай. Тэгэл өөрийгөө одоо оюун ухааны хувьд ч гэдэг юм эмоцийн хувьд гэдэг ингээд тэр бүх зүйлүүдийг бүгдийг харж байгаа юм чи эмоцийн хувьд гэхэд би өөр дээр ямар их зүйл өөрчлөгдсөн бэ гэж харж байгаа байхгүй. Айгүй тайван болчих би. Өмнө нь бол одоо айгүй сэтгэлийн хөдөлгөөн давлгаан донд идэг гэсэн юм шиг. Нэг бол амар баярлал, нэг бол айгүй дургу үрэлтэй нэг гомдоод уйлаад байдаг юм аа гэхэд л нэг цаанаа нэг дургу үрцэн те дуурч ядаал гэдэг ч юм уу. Тэгэл одоо зүгээр ингээ өөрийгөө ялангуяа би энэ зунаас ингээ ажигласан чинь би өөрийнхөө яг тэр сэтгэлийн хөдөлгөөнтэй ажиллаж байгаа тэр байдлаа хараад өөрийгөө айгүйх анзаардаг болчтой юм байна ер нь. Хүн чи өөрийгөө яг өөрөөсөө гарч байгаа хажуунаас нь хармаар юм билээ шүү дээ. Яг тэр үед л өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөө нэг амар барьж марил хорж цагдаад байгаа юм бол байхгүй. Гэхдээ ингээл одоо жишээ заримдаа ингээл айц нэг хүний gut feeling гэдэг хичээлөө мэдрэмжтэй тэр нэг сэтгэлийн хөдөлгөөн чи хүнд ингээ биднэрт туслах гэж байдаг юм билээ шүү дээ. Тэ? Тэгээ ялангуяа тэр нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөө яаж одоо ашиглаж сэтгэлийн хөдөлгөөнтэйгээ яаж ажиллах вэ? Яаж тэр сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах, тэр сэтгэлийн хөдөлгөөнөө ашиглаж бид нар сурах юм бэ гэдгийг чинь нөгөө мөнгөний сэтгэлгэн дээр заадаг шүү дээ, тий. Тэгээ яг тэр хичээлүүд бол энэ 12 амьдралын 12 тойрог дээр ажиллаж байхад бол гарч ирдэг юм бэл. Өөрөө ирэхгүй тэрийг санаж хийгээд хэлж байгаа юм чи. Тэгэл нэг уур хүрээлэхлэнгөт нэр би сая яг юунд яагаад миний уур хүрсэн бэ? Энэ уур яг одоо чинь заавал хүнд уурсан байх албатай биш шүү дээ тий. Тэр уур чинь намайг хамгаалах гэж ч юм уу надад нэг юмыг сануулах гэж надад ирсэн мэдрэмж байгаа байхгүй. Тэрнээс бид нар чинь нэг жоохноосоо уурж болохгүй, уйлж болохгүй гэдэг ингээд заалгаад ирсэн. Уурлах нь буруу, уйлах нь буруу гэд ойлгоцсон тий. Айдас байна. Айдас гэдэг мэдрэмж байна тий. Би нэг юмнаас айгаа төвшөд байгаа бол тэр чинь нэг юм болох гээд байгааг нь дохио байгаа байхгүй. Тэрнээс биш би айж болохгүй гэл зоригтойггүй гэдэг гэсэн үг. Эсвэл айгаад энэ шиг болий гэсэн үг бас биш байгаа байхгүй тий. Тэнд чи нэг юм байна чи энийг хараач л гэсэн тэр гоё нандин нарийн торгон мэдрэмжүүдийг бид нарт өгсөн байна. Тэгэл тэр мөрийг харангуут яа. Одоо нөгөө нэг тэр амжилттай хүн болох гэдэг чи сэтгэл санаа нь ингэдэг бол уучлаарай аль нь ч биш шүү дээ. Тэр сэтгэл санаа зүгээр суур шүү дээ. Суур шүү дээ. Нэг мөнгө олоод ирсэн нэг сэтгэл нь дэшээ олонгууд маа гэж бүгдийн дараас нөгөө авсан байраа маа гэж нэг хүн авчи бэлгэлсэн байгаад аалаа. Тий, эсвэл тэгээд өрөвдөөл тий бид нар чинь хүн айгүй хүнийг өрөвдөнө гэдэг чинь айгүй сонин нөгөө хүнээ хүч чадалгүй гэд бүр итгэцэн хүний л бас үйл ажиллагаа байгаа байхгүй. Тэр empathy гэж яриад байдаг шүү дээ. Одоо compassion энэ төр яриад байдаг. Тэр инэрэнгүү сэтгэл энэ төр арай л өөр юм билээ. Тэр нь бидний монголчууд бид нар хүнийг ямар их зөв зүгээр ягаачгүй байх нь өрөвдөөдгүйгээд өөр нэг чадалгүй сул дорой хүн байна гэд өрөвдөөдгүйгээд идэм бэ заримдаа бодогддог байхгүй.
Одоо бид тэр ингээл зүгээр нөгөө 12 салбарынхаа ганц хоёрыг ингээл ярихаар үжээ нөгөө бүр ингээд өөрийгөө олоод тарцсан зорилгот 10 жил 20 жилийн дараах зорилго нь бүр ингээд тодорцсон. Тэнд байгаа дүр зургийг ингээд бүр тодхон ингээд фото зургийн дээр гамшиг дүр зурагтай. Тэгээд тэрэндээ яг өнөөдрөөс эхлээд өнөөдөр биш 23 оноос эхэлсэн хүн байгаа байхгүй. Тэгтэл хин ч гэсэн яг ийм байж болно. Би ч гэсэн энд орохоос өмнө тэгэл уйлал нүлэмсээ арчаас та намайг хайрлсангүй гэж яваад идэг байсан гар байсан шүү дээ. Яа. Гэтэл чи одоо бол тэгэл бас тэр үе бодоход бас арай ондоо болцсон байхгүй. Одоо гээд тантай ирсэн чи бас яг дутагдaltaй мэн л да. Би нөгөө нэг жимд явъя гэж хэдэн жил мөнгөний төлөөл жилээр нь төлчүүл явдггүй нэг асуудалтай. Тэгсэн чи нөгөө гүг амир дуурахгүй. Эхний 15 минутанд гүмээр идэг. Тэрийг яг ял болгож гүдэг. Яг тэрнээс нь хашаад юус явдггүй юм бэ. А түүнээс яг ингэ дасгалаа хийж явахдаа болоо. Дасгалаа хийж явахдаа сунгалтаа. Дасгал дээр жоохон төвчих шаардлага хэцүү юм аа. Гэхдээ сунгалтаа хийж явахдаа үнэн кайфтай байдаг байхгүй. Өнөөдөр ямар гой сунж ийна. Гэл жим дуусны дараа үнэн кайфтай байдаг. Даа тэр эхний нэг 15 минут гүйлтэй явдггүй байх. Гүйлтэй яачих. Эхлээд шууд гүхэд айгүй хэцүү байдаг байхгүй юу? Яг ингээд бүр алхаад ингээд алхалт чинь бүр ингээд өдөр болгон чи дор хаяж 10,000 би эхлээд шууд 12,000 алхахгүйсэн шүү дээ. Эхлээд би 3,000 алхаад 3,000 алхаад сураатахыг гээд тэгээд дараа нь 5,000 болгоо тэгээд шууд 10,000 болгочихсон байхгүй. Тэгээд алхаад сурчхаар нөгөө би гой хөнгөрөөл те нөгөө фит одоо фитнес левел сайжраад ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнээс туранхаа үнэл фит байна гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тэр фит левел маань ингээд сайжраад ирэнгүүт ястой гоё юм бэл. Сарна. Тийм манай нэг найз би өстө гүүх амар дуртай цаг гүүгээл өстө хамаг юм уурсаал гэж яаж цаггүй болж бодоод. Тэгэхээр яг нөгөө тэр би яг тэгж бодсон. Би нөгөө алхаад ингээд миний алхалт айгүй хурдан алхахдаг болчихж байгаа байхгүй юу? Жим рүүгээ алхаад явчихвал баг гүүгээр ороод тасглаа ичих юм байна. Тийм яг зөв. Тийм. Тэгээд заримдаа заавал гүүх алхахтаа бас биш. Жим дээр очиод нөгөө роу идэв шүү дээ нөгөө татдаг тий. Тэ роу машин тэрэн дээр бас хийж болно. Тэр чинь биеийн бүх булчин гитвчүүлж байдаг байхгүй. Нэрээ жим рүү очиж уулзж нэг орох гээд тооч хэлсэн нэг жим байгаад байгаа. Харин тий. Тэгээ жим дээр мөнгө төлчөөд жимд явахгүй байгаа бол тэр чинь хөрөнгө оруулалт биш чиний гаргал болчихж байгаа байхгүй юу? Юу гэдэг тий. Эрүүл мэндтэй зарцуулсан юмгүй зүгээр тий зардал болчих. Тархинд авч хийсэгчж байгаа байхгүй тий. Тэгээд хөрөнгө оруулалт сэтгэлгээ гэдэг нь ерөөсөө л миний энэ хийж байгаа зүйл юуны төлөө тэг яагаад хийж байгаа юм тэгээд ямар үр дүн хүсэж хийж байгаа эргээд над руу юу орж ирэх гэж би энийг хийгээд байгаа энийг төлөөд байгаа юм гэдэг л асуултанд хариулаад сурчиж байгаа байхгүй юу. Тэгэхгүй хөрөнгө оруулалт гэхээр ганцхан үйл хөдлөх юм уу эсвэл одоо тий ямар нэгэн хувьцаа бонд авахыг бас хийж байгаа биш байгаа байхгүй. Гэтэл тэрийг авчаад тэгээд тэр их мөнгийг авчлаа тэгээд чиний амьдрал чи ямар болох гээд байгаа юм бэ? Чи тэр мөнгөөр юу хийж хаана яаж амьдрах гээд байгаа юм бэ? Эдгийгээ төлөвлөхгүйгээр тэр тэднийг мэдээд ч их мөнгөтэй байлаа тэгээ яа дээ. Өөрөө төлөвлөгөөгүй бол өөр хүний төлөвлөгөөн дээр очиод за ишигш надад байж хахаар чи яа өгж байгаа юм шиг өгчтэй шүү дээ бид нар ч айгүй сонин тий. Яа. Ер нь бол яриад байл айгүй их юм байна. Тэгээ баян хөрөнгө оруулагч гэдэг нэрийг үнэхээр яг хөтөлбөртөө ороод эднийг хийж үзэж явахдаа л яг ойлгосон. Вау, энийг хэлээдсэн юм байна. Тэр баян байна гэдэг чинь ерөөсөө стрессгүй тайван амар амгалан жаргалтай амьдралыг хэлээд байгаа. Тэгээд тэр мөнгөнд санаа зовхгүй, дээр нь эрүүл, тэгээд сэтгэл санааны эрүүл мэндэн сайн. Тэгээд би нь одоо ингээ фит те. Би одоо бас нэг эрүүл мэндийн програм дотор яваад байгаа байхгүй юу? Нэг англи хэл дээр. Тэгээд тэрэн дотор ярьж байхад тэгж байгаа байхгүй юу? Стресс гэдэг бол бидний бодож байгаагаас илүү бидний эрүүл мэндэд нөлөөлдөг юм л айгүй сонио. Бид нар стресс гэл стресстэй байна гэл те. Стресс гэдээ яриад идэг нэг юм байнга болж явах хэрэгтэй юм шиг эсвэл те одоо юу гэдэг нэг юм хөнгөн хараад идэг байгаа байхгүй. Гэтэл яг одоо тэр багшийн яриад байгаагаар ярьж байгаа ингээд бид нар хүмүүс айгүйх асуулт асуугаад ингээд янгууд яг тэр одоо тэр чи эрүүл мэндийн хөтөлбөр учраас хүмүүс янз бүрийн байдлаар өөрийгөө нөө хилинг хийх, эрүүлжих юмнууд ингээ яриад асуулт асуунгууд зарим асуултан дээр яг тэр стрессийн одоо зүгээр л нэг хүний өдөр тутмын амьдралд нь тохиолдоод байгаа тэр танаа зовоод байгаа асуудлуудыг яаж зохицуулахаас нааш тэр эрүүл мэнд дээр өөрчлөлт гарахгүй энэ төр байгааг харахаар
вау гэж бодож байгаа байхгүй. Ер нь тэгэхээр стрессийг бид нэр ястаа хөнгө авч болохгүй мөлий. Тийм учраас би нөгөө түрүүнээс хойш стрессгүй тайван гоё одоо жаргалтай амьдрал гэж хэлээд байгаа юм чинь нэг гүн гинзгий утгатай байгаа байхгүй. Тэгээд яг ингээд нөгөө бүх юмаа ойлгоцсон, бүх юмаа шийдсэн айгуугаа тайван болчдөг юм тий. Яа. Тэгэл тантай харахаар ямар ч тийм нэг юу ахгүй бүх юм ингээд үжээ тэр юм болох нь ойлгомжтой, тэлгүй явж байгаа нь ойлгомжтой, яана гэсэн юм байхгүй амар гоё тай. Тий. Тэгээ асуудал тохиолдохгүй гэж байхгүй тохиолдно. Тэр асуудал дээр угаасаа амьдрал гэдэг чинь асуудлаа шийдэх аялал юм билээ шүү дээ. Нөгөө амжилтын зам үргэлж засвартай гэдэг шиг. Тэгэхээр тэр асуудлыг одоо надад тохиолдохгүй юм тохиолдчихлоо гэж байгаа юм шиг хүлээж авах үед л бид нэр стрессчдэг байгаа байхгүй. Тэрний оронд окей энэ асуудлыг одоо яаж шийдэх вэ? Би юуг ойлгоогүйгээс болоод би юуг анзаараагүйгээс болоод энэ асуудал гарч уу гэж бодонгууд чинь би өөр дээр хариуцлага авчингууд айгүй эрхчлөөтэй санагдаж байгаа байхгүй надад. Окей. Энэ асуудлыг тэгвэл ингэж хий. Би тийм стресстэж яарч сандарч агдаж ингэж яхал болцсон юм лээ. Тэгэд нөгөө заримдаа асуудал бэрхшээл чамд чиний төлөө тохиолддог энэ төр гэж бид нар ч айгүй их сурдаг шүү дээ тий. Тэгээ тэрийг жинхэнэ утгаар нь ойлгодог ер нь зарим үед. Вау энэ асуудал тохиолдсонс болоод их чинь тэгээ өдөр нөгөө заримдаа ингээ жижиг сажиг гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байгаа ч юм уу тийм асуудал төр хүртэл ингээ асуудал гарангууд би шууд тэрүүгээр дамжуулаад ёо энэ асуудал гарснаас болоод бид нар ийм юмыг ойлгочлаа шүү дээ энэ төр гэж хэлэнгүүт чинь манай охин бодож эхэлж байгаа байхгүй нэр тийм байна. Тэс би бол гэрийнхэндээ нэг ментор л олдё заагаад иж болохгүй шүү дээ тэр чинь би таны охин та миний ямар ментор юм уу гэж загнуулна шүү дээ наад захлаас ахвал тий. Их чинь зүгээр тийм жижиг сажиг юмн дээр ингээл хэлчихэнгүүт чинь айгүй өрхөн хүлээж аваад бодоол нэр тийм биш шүү дээ гэл надтай санал нэгдэж байгаа байхгүй. Тэгэл эрэнгүүт би охиндоо нэг хөөх юм зүгээр заачж байгаа. Тэгэл гэхдээ охинтойгоо бол нөгөө харилцаа чинь дандаа бас юм гоё байгаагүй шүү дээ тий. Төө өмнө нь бол яриад ах юм байхгүй айгүй амар юм байсан шүү дээ. Манай охин одоо тэгдэ тааста 5 жилийн өмнөхөөс шал өөрхөн болсон. Хэрвээ би таныг 5 жилийн өмнөх шиг одоо ч гэсэн тийм байсан би өдөрт аль хэдийн бүр тантай ярихчгүй тий. Холхын явж гэмээр дэвтэрийн харилцаач угаасаа тухайн үед ч айгүй амар л байсан. Тэр хэрэлдээд ихлүүл тэгэл манай гистэй нэг юм нөгөө иргэний дайм болно гэдэг шиг юм бол. Яа. Тэгэхээр өнөөдөр бид юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ийм хүн болгон яг ийм хаус дунд тий тодорхойгүй байдалд урсгалаараа байдалд амьдраад ах юусэн шаардлагагүй. Одоо бүх юмыг ингээд мэдлэгээр тий шийдээд арга замыг энэ тэнд заадаг болцсон. Тэгээд бид тэр одоо баяраа бентер өөрийнхөө бүр ингээд жишээн дээр айгуугаа ярьлаа шүү дээ. Би бүр ингээд асуу шалгаасаар агаад бүр ингээд тодорхой хариулт ярьсан. Тэгээ гут чинь одоо яг тийм байж болох юм бэ? Одоо тий баяраа ментор шиг бүх юм ойлгомжтой тодорхой. Тэгээ бүх мөнгнүүд нь ирээдүйн төлөө ингээд одоо зарцуулагддаг. Дандаа хөрөнгө оруулалт болдог. Ингээд 20 жилийн дараа тэтгэвртэй гараад амьдралаа гэж юу санаа зовхгүйгээр ингээд бүх юм байж идэг. Тэгвэл одоо Монгол зэн тэтгэврт гараад тэтгэврээр авсан тэтгэврээр амьдрална гэдэг бол бас бод биш үү? Яг үнэндээ мөнгө тийм энэ Германд ч гэсэн тийм яг нөгөө нөгөө дайны дараа ингээд бүх хэмиг тэр энэ эдийн засгийг тэгж амар тэр хоногийн баг 10 хэдэн цаг ажиллаж иж босголцсон тэр хүмүүс ч одоо тэтгэврийн насны хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгуут тэд нар ямар асуудалтай байдаг вэ? Айгу жоохон тэтгэвртэй. Тэнгууд энэ том Герман гүрэн хүртэл тэтгэврийнхнаа яйда гэдэг юм асуудлууд бас байдаг. Нөгөөдөлөө манайхан нөгөө тэтгэврийн доод хэмжээг нэмлээ гэдэг шиг тэднэртэл ингээл нэг байж байгаа л чадлаараа хэд хэдэн юм өгвөл ингээд идэг тэр хүмүүс тэгэд нийгэм дээрээ юу гэж ярьдаг вэ? Бид нар энэ хүмүүс энэ нийгмийг бүтээлсэн шүү дээ. Бид нарыг ийм тий том баян гүрэн болгоход тий тэр дайны дараа 0-оос энэ хүмүүс өдөржин шүнжин хөдөлмөрлж энийг бүтээлсэн аахгүй. Гэтэл энэ хүмүүсийг бид нар яагаад харахгүй байна үзэхгүй байна. Эдгээр яагаад тэтгэврийн доод хэмжээгээр амьдраад байна хүрхгүй штэ гэдэг ийм гомдлууд баяр айгүй их явдаг. Тэгвэл тэд нар ирээдүйд бид нар юу ч болоо вэ хэм мэдгийг гинт корона шиг юм гараад хамаг юм өсөд нөгөө нэг сая төгрөгөнд айгүй хөрх амьдраад байсан чинь галыг авдаг болчихвол амар барьцгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар төгс засагт найдахаасаа илүү өөрсдөө л найдах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгвэл өөрсдөө найдах хэрэг яах юм?
Одоо л эхлэн шүү дээ. Өдөрт нэг тий. Yeah. За би одоо амар кул имээ болъё гэж бодоход өдөрт нэг 15 минут 30 минут хэрэгтэй юмас хойсоод эн чинь бас ингэдэв шүү дээ. Одоо чинь тэгээ бүх юм гоо нээлттэй. Бүх мэдлэг болвол тий. Үнгүү үнтэй нь худалдаж авахд бэлэн болцсон байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл тэр өөрийнхөө ирээдүйд хэрэгтэй бүх мэдлэгийг өөртөө хөрөнгө оруулалт хийгээд гэд ирээдүгөө бүтээх тэр дүр зургаа гараад одоо тий бүр системээ бүтээх гэхээр амар хүн сонсогдоод байгаа. Энийг ингэж хэмээн тэрэгдэж байгаа юм би тийм тэр үе тэгж амьдрахын тулд одоо би энийг хийх юм бэ? Өдөр тутамдаа энийг хийх юм 15 минут одоо тий жимд явъя, бие хөдөлгөе, 15 минут подкаст сонсъё. Тэгвэл би дахиад нэг тий одоо сурсан бүх эрдэм гэл манай юм надад жоохон бахад айгүй үйлдэлдэг гэсэн хэрэг. Тэгвэл нэг юм сурчи энэ ирээдүйд энийг мөнгө болгочих. Тэгээ мөнгө болох юм бол надаас хүрхэн мөнгө орж ирэх гэдэг. Тэгээ тэрийгээ би 10 жилийн туршид хийх юм бол би эксперт болох гэдэг. Тэгэх тусам миний орж ирэх орлого нэмэгдэн гэвэл би 10 жилийн дараа ер нь тэтгэврээсээ гадна айгүй хүрхэн амьдралтай сэтгэл санаа доктортой ийм хүнийг бүтээх арга зам нь энэ баян хөрөнгө оруулалт гэдэг хөтөлбөрт байна. Тэгээ энэ бол хямдхан биш. Гэхдээ хямдхан биш гэд хэлэнгуут амар үнэтэй гэж бодох хэрэггүй. Яагаад тэгэхээр энээс авж байгаа тэр үр дүн чинь уучлаарай таны амьдралыг дараагийн 20 жил, 30 жил, тэ 30 та он орж ирэх дараагийн 50 жил ямар байх вэ гэдгийг та өөрөө шийдэх арга замыг өгч байгаа учраас энэ хөтөлбөрийн үнийг бол би яг тийм үнэтэй гэж юус боддог байхгүй. Энээс авсан юм маань бол бүр тэрнээс амар үнэтэйс учраас яг энэ шиг ингээ монгол хэлээр энийг ингээ амар гой заагаад тий. Зүгээр үл хөдлөх одоо ганцхан л хичээл нь үл хөдлөхийг яаж одоо бодож авах вэ гэдэг тооцооллыг чи хэн зааж өгсөн юм. Тэдрийг заагаад өгдөг хүн байт юм. Би Remax энэ үл хөдлөх хөрөнгөний агентууд л тэрийг агент болж байгаа хүмүүсээ зааж өгдөг гэж би сонсч ирсэн. Түүнээс биш мэдхгүй. Монгол амьдрах болох бас сайн мэдхгүй л энэ гадаадад саадаг сургалтууд чинь хэдэн мянган доллар евро байдаг шүү дээ. Тийм. Байдаг шүү дээ. Одоо би санаж байна 3 дугаар модулийн одоо 3 дугаар модуль чинь тэр чигээр ганцхан үйл хөдлөлийн бүх аргыг зааж байгаа шүү дээ. Айгүй болоо арга. Тэгээс бидний ганцхан худалдаж аваад түрээслэн гэдгээс өөр мянган арга байгаа байхгүй. Тэгээ тэр бүх аргуудыг заадаг нэг модуль тэр чигээрээ байхад тэрийг гаргах гэж Моника өөрөө тэр чи 22 оны онд хэдэн мянган доллараар илээ 17 мянган доллар илүү дээ. Тэгээ тэрүүгээр нөгөө коуч авсан гэж ярьжсэн шүү дээ. Тийм айгүй үнэтэй коучтай ажиллаж байгаа гэж хэлжсэн шүү. Тэгээд тэр нөгөө юун дотор байгаа хүмүүс ч дандаа бүгдээрээ саятангууд тэр бунтангууд байдаг тийм том групптэй тийм хөтөлбөрт явж байгаа гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр бид нөгөө sorry би дараа нь ярь. Тэгэхээр бидний үнэхээр яг одоо 50 настай хүн орж ирлээ гэхэд дараагийн 50 жилдээ яаж амьдрах юм? Одоо бол хүний нас уртцсан 100 муу хүрнэ 90 80 90 хүрнэ энэ гэдэг бол зүгээр энгийн тоо болчиход байгаа шүү дээ тий. Би одоо өөрийгөө дор хаяж 100 хүрнэ гэж боддог. Ер нь бол 100 хүртлээ амьдрна гэж боддتي. Тэгтээ би нэг үр хөвгтөө зовоолсон тий эмчилгээний зардал ах トゥ хамаатан саднасаа эмчилгээний зардал гуйсан нэг юм өвдсөн бусад хүмүүсийг зовоолсон хүн баймиргүй байна. Тэгэхээр тэрний төлөө би өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг хөрөнгө оруулалтын нэг байр авах тухай ч юм уу эсвэл нэг бонд хувьцаа авах тухай асуудал юусэн биш. Бид нар маш том зүйлийг ярьж байгаа. Чиний дараагийн 50 жилийн, дараагийн 40 жилийн, дараагийн 70 жилийн амьдрал одоо 30 настай хүүхэд орж ирлээ гэхэд бол дараагийн 70 жилээ яаж амьдрах гэж байгаа. Өөр хүүхэд чи өсөх нь ойлгомжтой. Бидний нас явах нь угаасаа ойлгомжтой. Гэхдээ тэр үед ямар байх юм бэ гэдэг тэр ирээдүйн зорилгыг бид нар өнөөдөр шийдэж байгаа байхгүй. Бид нар ирээдүйн рүүгээ хөрөнгө оруулж байгаа гэж боддتي. Би бол ирээдүйн рүүгээ хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэгээд ирээдүгээ өнөөдөр миний гаргаж байгаа өдөр тутмын үйл явдал, өдөр тутмын шийдвэрүүд маань миний ирээдүйг тодорхойлоод байгаа байхгүй. Тэ? Би ирээдүйд ямар байхыг хүсэж байгаа юм. Тийм учраас сая сарнаа айгүй гой асуултууд асууж байгаа байхгүй. Би 70 настайдаа усан цэлдэг тийм одоо чадaltaй ийм эмээ гэхээсээ илүү би гоё эмэгтэй баймаар байна. Тэ? Намайг тэр нь одоо залуу харагдаж гин үү, хөшөө харагдаж гин үү гэдэгтэй ч бас биш байгаа юм. Зүгээр би охиндоо гайвуулж амьдрмааргүй ш. Тэ? Бид нар нэг юм үр хүүхдээ өөрийгөө хөшөрхөөрөө тижээл гэж тэтгүүлэх гэж гаргасан юм шиг зан гаргаад иж болохгүй байгаа байхгүй. Би хэрвээ өвдчихэд эмний мөнгө хүүхдээсээ гуугаа явж байвал би өөрөөсөө хичнээн. Тэ?
Тэгэхээр тийм байхгүй төлөө би өнөөдөр үнэхээр энэ хөрөнгө оруулалтыг хийсэндээ баярлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ би чадсан бол би ингээд чадах гай чадаад ингээд явж байгаа энэ үр дүнгээрээ бахархаад өнөөдөр та нартай ингээд ярилцчих чадж байгаа бол надаас шүү залуу хүмүүс зөндөө биш шүү дээ. Тэгээд тэр нь залуу хөгшний ялгаа бас биш байгаа юм. Одоо жишээ нь би өөрийгөө хэний хувьд хөгшин гэд хэний хувьд залуу гэдэг юм. Тий аюу сонирн байгаа байхгүй юу. Тэгэл нэг нөгөө заримдаа Моника нэг ярьдээ штэ наснаас өөр гайхуулах юмгүй болцсон гэдэг шиг би наснаас өөр гайхуулах юмгүй амьдрмааргүй штэ. Тэр нас яах вэ? Одоо нэг талаасаа энэ нас ч айгу гоё юм blessing байгаа байхгүй юу. Би бол өөрийгөө ингээд би одоо энэ жил би 58 хүрнэ. Тэгээ би 58 хүрж байгаа 58 хүрсэн. Хүрнэ гинэ хүрсэн. 11 сар. Тэгээ би энэ насаараа барахж байгаа байхгүй би 58 жил амьдарчлаа шүү дээ энэ хорвоо дээр алдаж оноод тий. Тийм чи миний л амьдрал, миний өмнөх зовсон жаргасан бүх зүйл миний л сонголт, миний л тэрнээс би хин нэгнээс болоод ямар нэгэн зүйлээс нийгмээс ч юм уу болоод хохирцсан хүн биш байгаа байхгүй юу. Яг одооний би өөрийгөө тодорхойлж байгаа тодорхойлт. Өмнө нь бол би айгүйх одоо юу гэдэг ямар нийгэмд төрсөндөө ч гэдэг юм уу юунд ч нэг гомдсон сонин л нөхөр явж исэн шүү. Тэгт чинь яг энэ баян хөрөнгө оруулагч, энэ хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй байна гэдэг бол зүгээр нэг мөнгөний тухай асуудал ерөөсөө биш. Миний амьдрал ямар утга учиртайгаар яаж төгсөх гээд байгаа юм бэ? Тэ? Нөгөө үлгэрнийхөө ямар сайхандаа жаргаж гэдэг төгсмөр нь штэ тэгэхгүй нөгөө хөтөлбөр дээр яриад байлаа тэ нөгөө өө shit гэдэг юм төгсмөргүй штэ тэ миний амьдрал. Яа. Тэгэхээр энэ гоё утга учиртай амьдралыг ер нь энэ бол цаг хугацааны тоглоом шүү гэж хэлмээр байна. Би энд өстой эрт орсондоо ямар ч гэсэн энэ хөтөлбөр өөрөө үдээд гараад ирсэн байгаа нь айгуу гоё аахгүй тий сая Сарнагийн хэлсэн ч гэсэн тэр бид нар энийг хичнээн сая төгрөгийг өгөөч хамаагүй сурыг л да гэсэн ч гэсэн энэ хөтөлбөр байхгүй л яах юм. Тий? Тэгт чи энэ бүр биднэрт өгж байгаа бидний одоо тарих сэтгэлгээг задлж байгаа бидний зорилгыг томруулж байгаа бидний мөрөөдлийг бодит болгох тэр замыг засж байгаа гэдэг утгаараа харах юм бол хичнээн ч хэдэн сая доллараар үнэлэхээргүй тийм гоё зүйлийг биднэрт өгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа баян хүмүүсийн нөгөө тархиндаа оруулдаг мэдлэг нь ондоо, иддэг хоол нь ондоо гэдэгтэй адилхан. Тэр баян байлгаад байгаа хүмүүсийн сурч байгаа, харж байгаа, харьцаж байгаа, одоо хийж байгаа үйлдэлүүд нь шал ондоо байгаа байхгүй. Тэр аргуудыг энэ хөтөлбөрөөс одоо олж авч болно. Одоо жишээ тэр криптогийн тэр заадаг 3 аргач нөгөө жилийн $1500 төлбөртэй ангийн юм шүү дээ. Тий. Тэгээ би тэрий чинь 1500 өгөх үү яах вэ гэж бодож ирсэн тас шиг өгөөгүй байхгүй. Тэгсэн чинь крипто клуб гэд тий тэр хэний тэгсэн чинь дараа тэн дээр орчихсон чи би тий баярлсан гэж ихтэй. Тэр лөө чинь бид нар нөгөө англи хэлтэй байх нь тэр лөө орж исэн байхгүй дасгалжуулалтын актемийнхэн. Тэгээ ороод бид нар тэр хичээлийн за энийг монголчуудаа яг гоё орчуулад одоо тэрийг мэдгүйгээс болоо ямар олон хүмүүс криптогоос айдаг болсон юм тий. Тэг чин бид нар хөсөө өсөөгөө одоо дараагийн тий өсөө өсөөгөө дараагийн 5-10 жилд энэ мөнгө одоо банкнууд чинь unbanking гэж яриад штэ банкгүй болно хүмүүс бүгдээрээ хоорондоо тэгээ нөгөө нэг юм тэнгэрийн нэг юм тасарсан юм гэж бодох бодлоос ойлголтоос жоохон олчих. Одоохондоо бол тэгээ нэг юм жоохон шин юм сонирхолтой тийм хүмүүс л тийшээ явдаг байхгүй. Тэгэл амар алдаж үзэж байгаа л за энэ бол тоглоом биш юм байна гэдгээд алдсныхаа дараа ухаарад байгаа штэ. Тийм. Яа. Тэр одоо би ингээд шуурж явах үед бүгдээрээ сайхан алдсан штэ тий. Тий. Тэгвэл яг ер нь нөгөө хөрөнгө оруулалтын бид нар чинь 1 жилийн гишүүнчлэлтэй нэг хөрөнгө оруулалтын сургалтаас явж байсан шүү дээ. Тэр үед тэнд чи байсан шүү дээ. Тэгэхээр тэрэнд явж исэн тулдаа бид нар бас тийм их мөнгө алдаагүй шүү дээ. Би чинь тэрэнд явж исэн тулдаа их мөнгө алдсан шүү дээ. Тэгэл тэндээс би тэрэн дээр заастас өөрийнхөө мөнгийг би менеж хийж чаддгүй юм руу хийх чи хамгийн тэнэг юм байна. Мэдхгүй юм руугаа ерөөсөө би хөрөнгө оруулахгүй юм байна. Хүнд өөрийнхөө мөнгийг үсэг гэж өгдөг чинь шүү дээ. Тэнгийн тэнэг юм байна. Тэнэг тэр шиг тэндээс ажилласан шүү дээ. Тэгээд тэрнээс одоо ёстой тийм байхгүй. Одоо миний мөнгийг өсгөөд өгөө гэсэн хүмүүс болоод өөрийнхөө мөнгийг өсгөө миний мөнгөдөө өсгөө ч гэсэн банкнда байж зүгээр миний мэдлэлт байж гэдэг юмыг тэндээс сурч байгаа байхгүй. Гэхдээ тэр $15,000 үнэтэй надад олцсон ичлэхгүй. Вау. Тэгэл би ч өстой бас сэтгэлийн хөдөлгөөнд хамаг мөнгө гаргаж шийдчихсэн нөхөрөлсөн шүү дээ. Тэгээд ер нь бол тэр групп дээр байгаад байсан хүмүүс тэгээдсэн шүү дээ нөгөө ерөөсөө энэ сэтгэлгээний талаас сэтгэлгээний суур хөрснөөс нь л өөрчлөхгүй бол ерөөсөө хөрөнгө оруулалтын дээр амжилттай байна гэж байхгүй юм байна.
энэ баячууд яаж хөрөнгө оруулалт хийгээд идэв ингээл тэгээд энэ баян Ерөөсөө хөрөнгө сэтгэлийн оруулалт хөдөлгөөн. тий. Тэрнээс чинь болол би үн сэтгэлийн хөдөлгөөнөө л байрч авч ажиллахгүй бол би дандаа ядуу байх юм байна гэдгийг л ойлгосон байхгүй. Тэгэл тэрнээс яг миний сурах зам чи эхэлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэндээс чи нэг мөнгөний сэтгэлгээр ороод тэгэл хэлсэн шүү дээ. Уйлж майлалгүй юм болоогүй юу чи. Тий одоо санаж байна. Тэгтээ одоо тэр уйлал майлал нулимсаа арчаал стонерэ гэл маргааш нь дахиад компьютер асгаад сууж исэн тэр санаад би бол айгүй хайртай. Тэр үед тэгээд өгж исэн мөнгө нь байж исэн би тэр мөнгөндөө баярлаж байгаа байхгүй нөгөө хүүхдээ идэн зүгрэг. Хосныхоо мөнгнөөс илүүчилсэн. Тэр мөнгөндөө айгүй баярлдаг. Тэрний өчөнд бууж өгөө 5 жилийн хугацаанд бууж өгөөгүй. Учираас өдөд ингээд бас нэг жов гэдэг нэг юм яриа суугаад байгаа шүү дээ үрхээ. Тэгээд одоо яг тэр нэг хадгаламж өсгөөс эхлэн гээд нэг групп байна. Тэгээд тэр дотор байгаа хүмүүсийн бичиж байгаа комент, бичиж байгаа постыг ингээ харахаар үнэхээр тэр хүмүүс сэтгэлгээнээсээ эхэлж өөрчлөгдөхгүй л бол тэр өрнөөс хизээч гарахгүй байхгүй юу? Би тэрийг бүр амьдралаараа нотолсон. Бүтэн 50 жил амьдраад 50 жил өртөөд амьдарч үзсэн хизээч мөнгө хоримтлуулж үзээгүй. Хоримтлуулаад явж идэл нэг асуудал гараад нэгэнд нь өгчдөг. Эсвэл хоримтлуулаад явж идэл нэг юм болохоо байгаад тэрэндээ зарцуулцдаг. Тийм л тарихтай хүн явж байсан шүү дээ. Тэгээ 19 онд би тасгалжуулалтын академийн мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрт ороод тэрнээс хойш ерөөсөө би тэр үед ороход ч одоо би чи англи амьдардаг бодолтой паундаар нэг 10 хэдэн мянган паундны өр гэдэг чинь бас монгол мөнгөөр овоо байгаа зү. Ямар ч гэсэн нэг 70-80 сая мөнгө төгрөг авах шиг байгаа байхгүй. Тэгээд тийм үрийг би зүгээр шүү дээ. Тийм. Тэг чинь би тэр үрийг л бүтээж сурсан болохоос хизээч тэр өрнөөс яаж гарах вэ? Тэгээд хамгийн аймаар нь өөрөө дарахгаал явна. Хүнд нь л идэгдэд босчихж байгаа байхгүй. Хүүгийн төлөөл явж итэл дараагийн хүүгийн төлөх болчихно. Үндсэн зээлээсээ би юус төлж чаддаггүйсэн. Тэгээд бүр сүулдэ баг амиа орломор санагдаж байгаа чи сэтгэлээр унаад тэгээд ажил хийгээлээдэг хэвээр өглөө гаргаад орой орж ирээл тэг хүний газар чи бид нар яаж ажилтдаг вүлээ. Тэгэл тэгсэн мөртлөө ингээ харахад олоод байгаа мөртлөө тэр юунд ч хүлцдэггүй. Бүр тийм баг ингээд сэтгэлээр унаад баг амиа хорломоор тийм нөхцөл байдал дээр байсан ш. Тэгээд би мөнгөний сэтгэлгээнд орохдоо ч гэсэн үр тавиал орж исэн. Зээл тавиад. Тэгээд за ямар ч гэсэн би юу гэж орж исэн гэхлээр за ерөөсөө 50 жил би амьдрахтаа би 50 настай орж исэн. 50 жил амьдрахтаа би үр тавихыг л сурсан байна миний энэ толгой. Одоо би тухайн үед чинь тэгэл нөгөө бас зээл тавиал үр тавиал орж байгаа мөртлөө миний ганц том зорилго би энэ бодоод байгаа энэ үр тавьдаг толгойг л өөрчлөхөөс нааш би хизээч өрнөс гарахгүй байна гэдгийг би шийдсэн байхгүй. Тэгэл яг тэр миний амьдралаа гаргасан айгүй зөв шийдвэр байсан. Тэрнээс хойш би ерөөсөө нэг ч зогсоогүй. Яг тэр өрийг бол би жилийн дотор дарж дууссан. Адаглаа тэр өрийн байгууллагуудтайгаа яаж ярих уу гэдгийг хүртэл би мөнгөний сэтгэлгээнд ороод айгүй өөртөө ихтэй болчихж байгаа байхгүй. Тэгэл яриад эхлэнгүүт чи нөгөө хүмүүс чи намайг сонсоод өмнө нь бол би ингээ айгаад ярьж чадахгүй амар өөрөө төлж чадахгүй байгаа нэг юм гэмтээ өөртөө ихтгэлгүй нөхөр явж байсан. Тэгэхээр хүмүүс айгаад идэв шүү дээ. Тийм банк тэгэл нөгөө компаниас ярина тэр чинь. Тэнгүүт яг мөнгөний сэтгэлгээ намайг яг тэрэн дээр амар өөрчилсөн байхгүй. Тэгэл би тэр хүмүүстэй ерөөсө 3 сарын дотор би мөнгөний сэтгэлгээн дээр явж байхдаа тэгж өөрчлөгдөөл. Тэгэл би нөгөөдөлтэйгээ яриад за би энэ үрийг ингэж дарна. Одоо миний нөхцөл байдал ийм байна гэл бүгдийг тайлбарлаад ярангуут. Тэгээ надаа ийм төлөвлөгөө гаргаад өг. Тэгээ надад хүүгээ зогсоо. Яг тэгвэл миний нөхцөл байдал дээр надад одоо ингэж л тусал тэрнээс би та нарын өрийг төлөхгүй гэж зүгтах гэж байгаа юм байхгүй гэл тэр үе чинь нэг мөнгөний сэтгэлгэнд орсон амар ерөөсөө ярьж марж байгаа юм маань ингээд тэр хүн энэ хүн үнэхээр чин сэтгэлээсээ энэ асуудлыг шийдэх гэж зорж ийн гэдэг тэр итгэлийг би нөгөө хүндээ өгчөж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө хүн чинь надад өөрийнхөө чадах байдлаараа тусалж эхлэнгүүт би жилийн дотор тэр жилийн дотор гаргаж байгаа тэр их өрийг төлөх төлөвлөгөөний дотор хүү байхгүй хүүгийн зогсоож чад би хүүгийн зогсоолгож чадсан байхгүй тэр ярианаас болж тэгэл төлөвлөгөө гаргаад сар болгон тэрийг яадаг тэнгүүд миний нөгөө авж байгаа цалин чи би хажуугаар нь өөр төлж байгаа мөртлөө хажуугаар нь би хадгаламжтай бодоод эхэлчихэж байгаа байхгүй тэгэл тэрнээс хойш ерөөсө үргэлжлүүлээл за би ерөөсө үргэлжлүүлээ өөрийгөө хөгжүүлэхээ зогсоож болохгүй гэдэг л дүрмтэй амьдэрсэн тэгээд одоо бол би бүтэн цагаар англид амьдардаг гадаад амьдардаг хүмүүс чинь их өөр ажил хийхгүй дан ингээл өөрөө тий онлайнаар ингээд ажил хийгээд амьдрахад бол хэцүү шүү дээ ер нь бол тий чинь би өнөөдөр миний орлого намайг зөвхөн онлайнаар л би ингээл гэртээ байгаа л хүмүүс туслаад ингээд орлого маань орж ирээд амьдарч байгаа. Тэгээ бодохоор би айгүй зөв шийдвэр гаргасан. Миний ерөөсө ганц юм би өөрийгөө л өөрчлөе.
би өөрчлөгдөхөөс нааш хинч намайг аварч чадахгүй, би өөрчлөгдөхөөс, би тархиа хөгжүүлэхээс нааш би амьдралынхаа ирээдүйдээр гаргаж байгаа ирээдүйд одоо хүссэн ч өсөөгүй жилийн дараа, хүссэн ч өсөөгүй 2 3 жилийн дараа, 10 жилийн дараа би тэдэн настай байх нь үнэн. Гэхдээ тэр үед би ямар тийм одоо настай, тэгээ 70 настай би ямар хүн байх юм бэ гэдгийг шийднэ гэдэг чинь өнөөдрийн миний гаргаж байгаа шийдвэрүүд тодорхойлоод байгаа. Гэхдээ өнөөдөр би тэр шийдвэрийг ямар шийдвэр гаргах уу гэдэг тэр шийдвэрийн булчин маань миний мэдж байгаа мэдлэг, миний сэтгэж байгаа сэтгэлгээ, миний харж байгаа өнцгөөс шалтгаалаад байгаа гэдгийг л олж байгаа байхгүй. Яа. Би яг танаас одоо амьдралдаа хамгийн чухал ойлгосон юм юу байсан бэ гэдгийг яг асуух гэж чинь өөрөө ярьчлаа. Яг л энэ толгоноос болж байгаа. Энийг л жоох юм оруулаад айтайхан шийдвэр гаргадаг л болохгүй л энээс болоод би ингэсэн юм байна. Миний өмнө байсан толгой бол манийг өртөл амьдруулад исэн юм байна. Энэ бол үр бүтээдэг толгой юм. За энийг л өөрчлөх юм ээ гэд толгонд л хөрөнгө оруулалт хийжсэн юм бэ. Тэгээ би болохоор ганц юм. Яг түрүү ярьжсэн шүү дээ. За сэтгэлийн хөдөлгөөн гэдэг юм л давхгүй бол айтайхан болгож авахгүй бол би бол мөнхийн ядуу амьдрах юм гэдгийг ойлгонгуудаа юу вэ? Би ер нь толгонд л хөрөнгө оруулалтыг тэндээс л бүтээгдэхүүн гаргая. Энэ л хамгийн зөв юм байна. Би ч нөгөө нэг юу яагаад байгаа шүү дээ. Бага нүүдэг амьдралтай хүнд чинь газар зүйн байрал дээр идэг ажил тохирохгүй байгаа шүү дээ. Ямар ч нөгөө барьц байхгүй учраас тэрнээсээ болоод 10 жил юу хийх үү гэдэг дээр амар зовсон гэж хэлэх нь ашиг тодорхойгүй ингэ яваадсэн чи яг тэр үед би стресстэй байгаад идэх те ер нь. Тийм тэгэл тэр үед би за тархинасаа л бүтээгдэхүүн гаргах юм байна. За миний тархи бол ер нь дажгүй тархи байгаад байгаа уулна. Би л жоохон яаруулаад байгаа юм байна гэх тэгээ одоо яг тэр юмд хүрцэн л явж ил та хүрээл явж ил л та. Тэгэхээр манайхаа одоо яг хин бухайд нь ч гэсэн бичиж уншиж чаддаг бол хин бухайд нь ч гэсэн боломж бол бүгдээрээ байгаа зүгээр л таны тархины шийдвэр гаргах цар хүрээд одоо сэтгэлгээ гэж ярихаар амар нөгөө юм барьцгүй юм яригадаад тийм яг зөв. Тархины одоо сая баярын мэнд хэлж байгаа яг тархины харж байгаа өнцөг харж байгаа хүрээ өөрийгөө нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ өөрийгөө би ийм амьдралаар амьдарч болно гэдэг эрхийг өгсөн хүн байна гэдсэн. Тийм эрхийг өөртөө өгөв. Ягаад та жаргаж болохгүй юм? Ягаад дандаа зовж амьдрал гэж хэлчихсэн юу юм? Штэ гортлоо штэ би ч гэсэн сайхан амьдрмаа л штэ гээд босох хэрэгтэй. Тэгэл юм бол арга зам нь энэ хөтөлбөр дотор байгаа. Тэгээд би тэр одоо хөтөлбөрийнхөө танилцуулгыг ингэж явуулна. Тэгээд баярын ментороос хамгийн сүүлд гэдэг миний ингэж асууж чадаагүй ингээд асуухаар юм байсан уу? Энийг л хэлчихсэн гэд нэм байгаа бол тэгээд тэргээ хэлээд хоёлаа энэ яриагаа дуусгая. Тэгээд хөтөлбөрийн танилцуулга явна. Би тэгээд линкийг тавьчихна. Манайх ороод үзээрэй. Яг хөө ер нь бол зүгээр чиний асуугаагүй гэхээсээ илүү яг хөө зүгээр ер нь төсгөлийн үг гэдэг юм да тий болгоод хэлэхэд Монгол хүмүүсийн тарих үнэхээр чадaltaй тий Монгол хүмүүс бол айгүй ухаантай нөгөө яагаад тийм ухаантай болоод байгаа юм бэ гэхлээр бид нар чинь ер нь багасаа ямар нэг юм дасан зохицож ямар нэг юмыг даван туулах чадвар нь бүр цаанаас нь цуснд маань тэр өвөг дээдсэнс маань шингэсэн байт юм билээ. Бүр өөрөө ирэхгүй ингээд одоо заримдаа манай охин намайг тэгдэг байхгүй анзаардаг. Тэр чинь энд төсцөг хүүхд болохоор гадаад төсцөг хүүхд болохоор би надаас айгүйх монгол хүн гэж ямар хүн байд юм бэ гэдгийг айгүйх харж сурж байгаа байхгүй. Тэгээд ингээ харахаар би тэгдэг гинэ. Нэг юм ингээл болохоо байгаа л янгууд би ингээл харж байгаа л за наатханд чинь нэг өөр арга байх л ёстой. Ийм хэцүү байх ёсгүй. Нэг өөр арга заавал байгаа. Гэ та бүр ингээ ухаад бодоо тайгаад эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр монгол хүн болгонд тийм ухаан байгаа. Тэр нөгөө хүнд хэцүү цаг агаарч гэдэг юм уу? Одоо тэр байгалийн шалгуурч гэдэг юм уу? Бидний амьдралын бүр ингээд бидний өвөг дээдсээс сусан шингээд ирсэн тэр нүүдэлчин амьдрал гэдэг чинь дандаа ингээд нэг юм тав тухтай ингээд өөрийнхөө орчныг бүрдүүлсэн гээд байж идэг орчин биш шүү дээ. Тэр чинь юу л бол юу хизээч яаж тохиолдож магадгүй тийм задгаас сэтгэж чаддаг тий. Тэрэн дээр монгол хүмүүс айгүй задгаас сэтгэдэг хайрцагт баригддаггүй тийм хүмүүс ахгүй. Тийм учраас би нөгөө монгол хүний оюун ухаанд итгэж гин гэдэг шиг саруул ухаанд итгэж гин гэдэг тэр үг айгүй гоё үг санагддаг ахгүй. Манай заргийн хэлс үг гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр үг байсаж байгаа ер нь санаанд ордог. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхэлэр яг энийг сонсож байгаа чи өөрийнхөө тархинд итгээрэй. Өөрийнхөө монгол хүн болсон ялангуяа тэр монгол хүний цус чиний судсаар урсж байгаа. Тэгэхээр тэр оюун ухаанд итгээрэй.
биднэрт маш их хүч чадал идэг. Биднэрт маш их нөөц олцоо байгаа. Гэхдээ тэрийг бид нар яаж ашиглах уу гэдэг аргыг заалгахаас нааш тэр чамд байгаа тэр гой хүч чадал, чамд байгаа тэр гой нөөц боломжуудыг харахгүй цаг хугацааг бити өнгөрөөгд алдаарай л гэж хэлчихмээр байна. Биднэрт ерөөсөө тэр зориг хэрэгтэй юм лээ. За би яг энэ мөчөөс эхлээд би ингэж амьдрахыг өөртөө зөвшөөрөхгүй. Би энээс илүү сайхан амьдрах эрхтэй хүн гэж өөртөө хэлээд үз. Тэр чинь эхэндээ чамд өнөвчлгүй сонсогддیں۔ Хүнд ураагаад байгаа юм шиг, хиймэл юм шиг сонсогддیں۔ Гэхдээ чи тэрийг дахин хэлээд авах тусам чамд тэр үнэн болж хувирдаг байхгүй юу? Энэ үгийг анх одоо сарнаач бай, би ч бай тий хэлж байхдаа би энээс илүү сайхан амьдрах эрхтэй хүн. Би толинд хараад өөрийнхөө нүд рүү харж агаад би чамд хайртай гэж хэлж чаддаг болсон. Өмнө нь хүн намайг тэгэд ингээд заагаад өгөхөр айгүй сонь санагдагс ахгүй юм ч тоо. За нэг сонин тий нэг юм жоох мэдрэл муутай юм шиг харагдах гэдэг юм шиг нэг сонин санагдаад байгаас ахгүй. Гэхдээ бид нар яг үнэндээ бид нар тархиа юунд трейн хийцсэн бэ гэдгийг анзаарах юм бол юунд нэгэнт тэр нь сайн ч юм уу муу ч юм уу нэг юмар трейн хийгээд бид нар өнөөдрийн чамааг бүтээсэн байгаа даа шүү дээ. Тэгвэл чи өөрийгөө дахиад энээс өөр дараагийн апгрейд загвар гэж яриад байгаа юм тий. Одоо 2.0, 3.0 гэдэг шиг чи өөрийгөө дараагийн хувилбар руугаа оруулах зам чинь чиний өмнө нээлттэй байна. Чи хэдэн настай ч байж болно. Тэр нь ерөөсөө эрт үү орой юу гэдэг юм байхгүй. Тэгэхээр ер нь баян тэр тансаг тэр сайхан чи өөрийнхөө хүсэж байгаа тэр гоё амьдралыг бүтээн гэдэг бол цаг хугацааны тоглоом. Би тэгээ хэлчих. Цаг хугацааны тоглоом. Бити цаг алдаараа гэж би хэлмээр байна. Яагаад баян хүмүүс цаг чухал байдаг, мөнгө чухал биш. Тэд нэр цагийг мөнгөөр худалдаж аваад идэг гэд яриад идэх шалтгааныг би одоо ойлгож байгаа байхгүй юу? Яг мөнгийг бид нар яаж олж болно? Мөнгө олох бол амархан юм билээ. Харин цаг хугацаа биднэрт яг энэ цаг мөч хизээч биднэрт буцаж яаж ч дэлчлээд буцаж ирэхгүй байгаа байхгүй юу? Яаж дэлчлээд биднэрт энэ өнөөдрийн энэ гоё одоо 2025 оны 12 сарын 12 ингээд айгүй гоё өдөр гэж түрүүн бас сарнаа надад хэлжсэн. Тэгээ энэ гоё өдөр энэ цаг мөч биднэрт яаж ч зөвхөн цусаар уйлаад ч биднэрт эргэж ирэхгүй үнэн байгаа. Тийм учраас би чамайг өөрийнхөө тархийг хүчтэй, өөрийгөө чи үн цэнтэй хүн болгоо, өөрийгөө жинхэнэ утгаар нь хүндэлж, хайрлж сурыг гэж бодож байгаа бол өөрийнхөө амьдралын шинэ амьдралын загварыг бүтээх энэ гоё боломжийг бити алдаарай гэж хэлчихье тийм ээ. Яа. Тэгээ. Өстө танд айгүйх баярлалаа. Орчигэд өөрийнхөө гоё тийм түүхээс ингээд хуваалцсанд тий. Маш их баярлалаа. Ингээд нөгөө амар юм хаалтгүй ингээд ярьсанд айгүйх баярлалаа. Ингээд жижиг деталуудыг ч гэсэн ярьсандаас их айгүй баярлалаа. Би чамайг ярилцъя гэхээр нь миний амьдралын ийм бүр өдөр тутмын нарийн ширийг яриулна гэж ястаа бодсонгүй тэгээд яхаа гиндүүлж байгаа ш тэгээд гиндүүлж байгаа асуучдаг шүү дээ. Гэхдээ яг хоо ер нь бол нууж хагаад ах юм байхгүй. Миний л амьдрал те бид нар бүгдээрээ адилхан хүмүүс ахгүй нэг биенээсээ онцгороод яваад юм байхгүй. Тэгэхээр миний зорилго бол маш олон монголчууд гадаадд ч вэ нүү Монголдоо ч вэ нүү бид нар ингэж амьдрах ёсгүй хүмүүс ахгүй. Бид нар чи ховтой хүмүүс тий. Тэрийн хувь заяаг өөрийгөө бүтээх энэ гоё боломж яг одоо энэ цаг мөч төр биднэрт энэ боломж олгогдсон байгаа гэдэг ханарыгаа урьж ийн. Бид нартай улам илүү ойр дотно. Тэгээ сарнаагийн бас ингээд ярьж байгаа зүйлийг сонсоод чи өөрийнхөө чадах хэмжээгээр ингээд сарнаатай хамт явдаг энэ хүмүүс энийг сонсож байгаа бах гэж би бодож чинь. Тэгээд бүгдээр нь амжилт манайхаа. Тэгээ намайг бас надтай ингээд энэ гоё цаг мөчийг хамт яриад өнгөрөөсөн маш их баярлалаа сарнаадаа тий. Айгуу сайхан байна надад. Надад ч гэсэн айгуу гоё байна. Тэгээ манайхаа дараагийн подкаст хүртлээр баяртай. Нэг юм Солонгосч бай, Монголч бай нэг юм хэдүүлээ мөнгөний төлөө ажиллаад байх биш. Одоо байгаа мөнгөө яаж өсгөх вэ? Би өөр ямар замаар яваад 10 жилийн дараа би хэм болох вэ? 20 жилийн дараа хэм болох вэ? Аль зэг дээр очиод би яг тэр ирвчлөө гэдэг юм амсах бай тий. Мөнгөн санаа зовхгүй өглөөс ирээд ингээд ерөөсөө тийм батгүй би бүтэн сарж байгаа мөрөдлөхөн зураг тэргээ хийх болцоотой хэмжээний миний хөрөнгө оруулалт намайг тижих чадaltaй болчихжээ гэдэг тэр мэдрэмжийг хизээ авах юм бэ гэдэг дээр чиглүүлэх гэдэг байгаа. Менторууд нь тэгэхээр хэдүүлээ мөнгөө яаж өсгөх талаар боловсрол эзэмшдэг. Зүгээр юм шиг оролцсон байна л да тий. Өөрийнхөө орлогын өсөлтийг хардаг, хадгаламжийн өсөлтөө харж чаддаг, өөрийнхөө боловсролын хөрөнгө оруулалт чи яаж өсөж байгаа.
тийм юмнуудыг харж чаддаг. Тэгээ санхүү хэрэгчлөөнд хизээх хүрэх юм, яаж хүрэх юм бүх юм төлөвлөгөөнд нарийн ингээд тодорхой байдаг. Тодорхой юм гэдэг аюу гайхалтай. Тодорхой биш юм болохоор хизэж биелдэггүй. Яг л тодорхой биш учраас тодорхой цаасан дээр бичсэн тоо худлаа ярьдаггүй. Тэгээд ингээд явхад сард өнөөдөр сая төгрөг олдог байна уу? Зүгээр 50,000 төгрөгийн орлого олдог ээж байна уу хамаагүй. Тэр орлогын түвшин хамаагүй шүү. За хамгийн гол нь зөв дадал мэдлэг систем байхад хэдүүл аяанда энэ бүрэн боломжтой. Яг хугацаа нэг өөр байх байх гэл тийм. Ярьжсэн шүү дээ. Илүү их мэдлэгтэй боловсролтой байх тусмаа хугацаагаа богиносож болно. Хэрэгчлэн төр хугацаагаа илүү бага орлоготой яваад ах юм бол өөрийгөө хөгжүүлэх яваад илүү тэр хугацаа сунж болно. Гэхдээ ямар ч гэсэн хүргүү хүрнэ гэдэг ийм гоё нэгтгэл найдрал тийм. Өөхийг хүссэн. Тэгээ хамгийн төгсөлт нь болохоор Бенджамин Франклин гэдэг хүний хэлсэн юм гоё үгээр мэдлэгтэй хорлсон хөрөнгө оруулалт гэдэг бол хамгийн дээд үг өгдөг. Ийм хамгийн ашигтай хөрөнгө оруулалт байд юм байлээ шүү гэдэг. Тэгээ би энэ үгийг бас өөрийнхөө амьдрал дээр хардгийг. Би жишээлбэл нэг ойгоо чанартай үнэтэй хөтөлбөрүүдэд тасалжуулах тахтанд ингээд 21 онд би өөртөө сурсан 3 өнцөг хөтөлбөрийг агнаал гой сураал яваадсан чинь миний олдог байсан сард олдог байсан орлого маань 10 дахин өссөн гэсэн байна. Дараа нь харсан чинь тэгээд яг тэр үед би мөнгөийг хүмүүс ингэж асуудаг штэ. Би мөнгө хааш нь хийх үү гэдэг. Тэгээ миний хэлэх дуртай үг бол хамгийн надтай хадгаламж хамгийн гоё сейф болвол чиний тарих гэж хэлдэг байхгүй эхлээд ихний хэлжэдэ тий. Тэгээд аажиндаа тархиа услаад тэгэхээр аажиндаа өөр зүйлүүд оруулдаг болоо тэр чинь гоо салаалаа цэцэг шиг ингээд хэлбэлээ. Нашаа жишээ хөдлөөд явчихдаг. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулалт юм гэдэг бол хамгийн гайхалтай гэдэг яриагаар юм хэсэг. За Моникагаа бас танилцуулчих гэж бодож байна. Маш олон хүмүүс одоо Моникаг мэдээж таньдаг. Тэгээ монголчууд одоо Моника Бацукийн дасгалжуулагчийг үнэхээр сайн мэддэг. Гэхдээ нэг удаа би ингээд та хүмүүстээ товчхон ингээд удаад явчих гэж бодож байна. За Моника Бацуки буюу те манай энэ дасгалжуулалтын академиг үүсгэн байгуулагч те маш гоё номнуудын одоо зохиогч. Тэгээд энэ хөтөлбөрүүдийн маань одоо яг жинхэнэ одоо эзэн нь тийм ээ. Энэ хөтөлбөрүүдийн утга учирыг өөрийнхөө олон жилийн те 20 жилийн дасгалжуулалтынхаа энэ туршлагаараа бий одоо бүтээсэн ийм гайхалтай эмэгтэй байгаа. 2000 онд Бээжингийн их сургууль суралцаж инженерийн мэргэжил эзэмшсэн инженер хүн байх нь шүү дээ те. Тэгээд 2003 онд Англи улсыг зорж өнөөдөр хүртэл Лондон хотод ажиллаж амьдарч байгаа. За 2008 онд Баян ав ядуу номын зохиолч Роберт Кийосакигийн дасгалжуулалтын хөтөлбөрт ажилласан байдгийг. Энэ хөтөлбөрт одоо тий яваад тийм эхлээд болохоор сургалтанд нь сууж байгаа, сүүлдээ ивэнтүүдийн зохион байгуулалтанд оролцоод тий маш их өндөр идэвхтэйгээр явж байгаад анх одоо энэ хөрөнгө оруулагч гэдэг энэ гоё нэг ойлгоо тий өөрөө хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн байдаг байхгүй. За тэгээд 2007-оос 2009 онд болохоор тэр мастер NLP гээд сэтгүүн хэлтэн програмчлалын мастер эрхийг бол авсан байдаг. За 2009-оос 2011 онд амьдралын дасгалжуулалтын академид суралцаж өөрийн мэргэжлийн дасгалжуулалт эрхээ авсан. Ийм байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг яг нь ийм урт хугацаанд энэ хүмүүс маань дасгалжуулагчаараа ажиллаж маш олон хүмүүстэй ажилласан тэгээд түүгээрээ дамжуулаад ийм гайхалтай одоо хөтөлбөрүүдийг бүтээсэн байгаа. За тэгээд 2015 онд одоо маш гоё юм шагналыг авсан байдаг тийм. Их Британий хамгийн их дээрүүлсэн бизнес удирдлагч гэдэг шагналын эзэн болж шалгарч ирсэн тий 2015 онд тэр Richard Branson's тий нэг Island-аас болохоор ментор хөтөлбөрийн дэмжлэг зөвлөгөө авч ажилласан. Үнгээл өөрийнх нь ур чадвар тий туршлага үйл тасралтгүй хөгжөөд үргэлжлээд ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо үргэлжлүүлээд ирэхэд 2016 онд тий энэ одоо International Coach of the Year гэдэг 2016 оны энэ одоо маш гоё шагналыг бүрдсэн. Ийм байгаад байна. За тэгээд 18 20 онд тий үргэлжлүүлээд ингээд тий дасгалжуулалтын академи үүсгэн байгуулсан. Тэгээд дараагийн одоо слайдн дээр болохоор яг одоогийн байдлаар бид нар танаар танилцуулж байгаа энэ сургалт хөтөлбөрүүд байгаа байхгүй юу. За энэ бүтээлүүд дотроос хамгийн гоё чухал зүйл нь яг харахгүй хамгийн их одоо бүтээсэн бэрхшээлээ боломж ном байдаг. Дараа нь болохоор мөнгө ба миний үндсэн номоо тий бүтээсэн. Тэгээд энэ 3 одоо гоё хөтөлбөрөндөө мөнгөний сэтгэлгээ гэрүүлийн динамик миний бизнес гэсэн ийм онлайн дасгалжуулалтын 3 энэ тий бие зас эхлэе дараа нь чи гэрээ засаж байгаа хүмүүстэй харилцаа сурч тий дараа нь чи болохоор яг нь бизнесээ бүтээ яг жинхэнэ өөрийнхөө одоо тэр мөнгө буюу тий санхүүгийн хэрэгчлээнд хүрэх тэр бизнес машинаа чи бүтээх хэрэгтэй гэдэг дээр нь чиглүүлж ингэ сургалт хөтөлбөр явуулдаг гайхалтай 3 дасгалжуулалтын хөтөлбөр байгаа. За тэгээ эдгээр одоо хөтөлбөрүүдээс гадна одоо хамгийн сүүлд одоо 22 онд тэгээд 2 ном гарсан байгаа. Тэгээс тэр мөнгө бүтээх мастер төлөвлөгөө хайлууж амьдрах 2 дахь боломж гэдэг маш гоё 2 ном бас гарсан. За тэгээд одоо бол яг бид нар танаар танилцуулж байна тий баян хөрөнгө оруулагч. Тэгээд энэ намар одоо энэ жилийн намар гарах тий Visionary SEO гэдэг энэ хоёр одоо хөтөлбөрийг буянхаа танартаа зориулаад гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань Моника Бацук дасгалжуулагчийн дэлхийн шилдэг энтерпренерүүд те дэлхийн шилдэг мастер менторудаас яг олж авсан. Тэгээ өөрөө туршлагаараа баталгаажуулж тэрнийг өөр дүнгуудыг одоо нотолж чадсан ийм гоё зүйлсээрээ одоо баяжуулаад энэ гоё хөтөлбөрүүдийг гаргасан байгаа. Бид Моника дасгалжуулагчийг байгаад их талархдаг. Одоо бид нарт яг үндэ шууд хэлэхэд дэлхийгээ суралцаад энэ гоё үнэтэй том хөтөлбөрүүдэд суугаад өөртөө хөрөнгө оруулалтыг тэргээ буцаад болон бид төлөө ингээд тасаадаг. Харангуйгээр Моника дасгалжуулагчийн үн төлбөргүй маш их юм байдаг. Зөвхөн одоо хөтөлбөрүүдэд би орж сууч тухайна гэх юм бол миний хувьд 2018 онд мэдээж арангуудаа YouTube төвчлэгийг үзээд номыг худалдаж аваад чонод амьдралаа өөрчлөе гэдэг үнэгүй аян байдаг байхгүй. 30 сая төгрөгийн үнэтэй тийм гоё аян үнэгүй мэйлэр өдөр алга ирдэг. Тэрийг сонсож би маш их юм сурсан. Гэхдээ би өөрөө орж ирмээр санагдсан тэрийг сонсохоор. Би өөрийнхөө асуудлыг ярьж ингэж гоё тасалбалт авмаар шүү. Энэ хүмүүс ямар гоё хацтай юм бэ гэж. Миний асуудал өөр байгаа байхгүй тий. Тэгээ сайн нэг хүн бас комент бичсэн байна. Ингэж сонсохлоор л заавал орох хэрэгтэй мөг зөвөр тий. Энийг чинь сонсоод ингэж гоё болчих болдгоо юм ямар хэцүү юм тий. Ингээл эндээс ч сурчвал гэсэн. Яг би тийг явжсэн байхгүй 18 онд. Тэгээ би зөндөө олон жил хэрэгэлзэж хүрэх амтаа 21 онд орж ирж өөр хөтөлбөрт оролцоод суугч нь болоод вау. Амар дасгалжуулалтын хөтөлбөр гэдэг үнэхээр гоё. Тэгээ та нар маань аль болох өөрөө хөрөнгө оруулалт хийж өөрийгөө гоё хүндэлж хайрлаж хөтөлбөрт бүртгүүлээд орно тэр мэдрэмж үнэхээр гоё яагаад. Тэрийг нэмжлэмээр санагдлаа. Дэлхийн түвшний бизнес хөрөнгө оруулалтыг ойлгодог болно гэдэг чинь
бас яг бодсон шиг тийм амархан хөрөнгө оруулалт бол хийгдээ юм ингэж мөнгө өсгөх юм гэж болчдөг юм шиг байгаа юм л да. Арталт нь асар том тийм сэтгэлгээ мань зэдний асуудал бүр юм. Одоо яг бид хоёрын өнөөдөр танилцуулж байгаа энэ сургалт ямар одоо учир утгатай юм гэхээр хөрөнгө оруулагч хүний сэтгэл зүг бүр доотлын суурнаас нь хавуулаад өрөх гээд байгаа юм. Бүр ингэ системтэйгээр хамгийн зөв аргаар ингэж гоё өөрч өгөөд тэр нь яаж юм гэхээр нуурж унаад байдаг биш. Алдаад цороод гоожоод байдаг биш. Та нар эргэн дорны харал та. Хөрөнгө оруулалт хийх гээд мөнгө өсгөхөд 40 50 сая өрөнд орсон хүмүүс захаас аваад өрн байгаад байгаа. За жижигэн сачган те 8 сая 7 сая 5 сая мөнгө алдсан хүмүүс бас байгаад байгаа нэг бодлоо. Тэгээ бодглоор чинь тэр хүмүүсийн алдаа нь юу гэсэн юм гэхээр уг нь зөв байгаад байгаа байхгүй юу? Зорилго нь айгу зөв. Гэхдээ мэдлэг боловсрол гэдэг юм тэр бүр ингээ суур, бат суур нууж унахааргүй юм. Доороос өрөөгүй учраас би юу гэж бодох хэвээр юм. Энд чинь цаанаа ямар эрсдэл байдгийг гэдэг юм байхгүй учраас гинтдэг ч юм уу. Мөнгө алдчихдаг ч юм уу тий. Янз бүрийн асуудлууд Монголоор өөр байгаад байна. Тэгэхээр би болохоор одоо энэ зарлагдж байгаа баян хөрөнгө оруулагч сургалтыг Монгол улсад үнэхээр хэрэгтэй. Энд байхгүй бол бид нар балгаад бид нар болж чадахгүй байна яг өөрөө өөрсдийнхээ тарихаараа яваад. Тэгэхээр бид нарт өмнө нь гараад яг өөрөө тгээс нь ахуулаад тэр бөмбөг бүтээгээд явж байгаа өөрөө жинхэнэ хөрөнгө оруулагч тий. Өөрөө үйл хөдлөлийн салбарыг мэддэг ойлгодог, өөрөө үнтэй гоё хөтөлбөрөдөө суралцдаг. Зөв жинхэнэ багш. Өөрөө хийж үзсэн багш чинь жинхэнэ багш байгаа. Өөрөө хийж үзээгүй жиж ярьдаг хүнийг болохоор хурамч багш гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр жинхэнэ багш хүн биднэрт байгаад Монгол хүмүүс бол аяг бацтай. Моника гэдэг хүн Монголд байдагт нь бид аяг бацтай байдаг. Тэр гоё алт эрдэнэс юм шиг тий мэдлэгийг ингээд олборлоод тархийг ингээд тархинаас ингээд алт олборлож байгаа юм шиг олборлоод тэгээ бид нарт юм хичээл сургалт болгож өгөөд оруулж ирж байгаа гэдэг чинь их талархмаар тийм баяамлаад байна. Тэгээ дээрэс нь цаг алдах хэрэггүй. Түрүүн би хэлсэн шүү дээ судалгаан дээр нэг хүүхд өсгөхөд 940 сая та хэд хүүхдтэй үржүүлээд үнийн дүнгийн ер нь биччихээрээ дэвтэр дээрээ би 3 хүүхдтэй хүн. Би санхүүгийн хөгжлөнд хүрээгүй гэж хүүхдүүд гаргацсан. Надад хин ч нэг хэлж өгөөгүй өмнө. Тэгээд анх удаа Моникагийн хөтөлбөр дотор орж ирэхэд ууг нь хүн чинь бизнесээ босгож аваад мөнгөө ингээд зохицуулчаад хүүхдтэй олдгийг. Тэрийг хийгээг болох хүүхдтэй болохоор тэгээд одоо хоёлаа сурахаас зур аргагүй л гэж байгаа байхгүй юу? Бүр үнэхээр хичээх хэрэгтэй сурах хэрэгтэй. Яг бид хүүхдүүдийг буцааж хийж болохгүй шүү дээ. Тэгээд бодглоор маш олон амьдралын дүрм журмуудыг бид нар хэлээд өгдөг юм байдаггүй. Зүгээрээ миний охин жирэмсэн болт нөө баяр хүргэе. Яац хөөрхий хэлдэг аавчаар цаагаад өгдөггүй тийм асуудал үүсдэг шүү. Хүүхдийн сургалтын төлбөр юм тийм байд. Тэгээд тэр утгаараа одоо яг сурах цаг нь гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэ асар том гоё юмнууд байгаа. Энийг сонсоод хахад би интернетээр ингээд санхүүгийн хөгжлийн төрсөн хүмүүс яриаг сонсдог шүү дээ англи хэлээр. Тэдний бүгдээрээ хэлдэг нэг ижлэг юм байдیں۔ Тэрний юу гэхээр би энийг мдээгүй байхгүй да. Би 37 жил, би 40 жил, би 60 нас хүртлээр би мөнгө гэдэг юм зүг болгоогүй, хөрөнгө оруулалт гэдэг юм надад хэлээд өгөх багш байгаагүй. Би өөртөө чамтай гой сургалт бодлож аваагүй болохоор би тэр олон жилийг мөнгөгүй, зээлтэй өнгөрүүлсэн байсан гэж бүгд хэлдэг. Бүгдээрээ адилхан. Моника ч гэсэн. Моникад мөнгөгүй байсан өдөр гэж байгаа, зээлтэй байсан өдөр гэж байгаа. Гэтэ Моника одоо бид нар зааж өгч байгаа нэг мдээгүй л байсан гэж болов. Тэгээ Моника мэдсэн. Өөрөө хэрэгжүүлсэн. Одоо бидний мэдэх цаг шүү дээ байхгүй. Жинхэнэ үнэн сонсох цаг. Жинхэнэ үнэн яг юу байдгийг, мөнгө гэдэг чинь яг юу байдгийг, хөрөнгө оруулалт гэдэг чинь юу байдгийг гэдгийг мэдэх цаг нь ирээд байгаа. Тэгээ энийг бол өөртөө хайртай, гэр бүлтэй хайртай хүмүүсээ шүрэл авна. Жохоо хэрэглэж яаж магадгүй мэдгүй би өөрөө 3 жил хэрэглэсэн хүн учраас тэгэхээр тэгж бидний цаг алдаараа гэдэг нэг батлыг хэлмээр тийм. Яг зөв тий. Тэгэхээр хамгийн гол бидний нөгөө эргэлзээд идэг зүйл юу гэдэг вэ гэхээр нөгөө мэдлэггүй байгаагаа хүлээн зөвшөөрч мэдгүй. Тэгээ мэдлэггүй байгаагаа хүлээн зөвшөөрч мэдгүй байгаа хүн чинь бусдыг мэдж байгаа гэж найдаад дахан дуурайдаг нэг айхтар хэсэг байгаа байхгүй юу. Яг тэрнийг л айгүй болгоомжлоорой гэдгийг Моника дахин одоо хэлж байгаа. Яагаад тэгэхээр Моника ч гэсэн яг адилхан тий мөнгийг өсгөхийг хүсэж байсан. Тий дараагийн одоо төвшний одоо тий бид нар хэлдэг ч тэр бомб ингээ ярьдаг шүү дээ. Тийм болно гэдэг чинь тийм амархан биш хэцүүч гэдэг юм уу те ийм үзэл бодолтой байснараа өөрчлөлт яваад байсан байгаа байхгүй юу. Тэгээд хит хит удаа уналтууд хийсэн. Айгу зөрөгтэй шийдвэр гаргаад өөрөө ингээ хийсэн болгон дээрээ ундаг. Унсан болгон дээрээсээ айгу сургамж авдаг. Тэгээд дахиад өндөж чаддаг ийм байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар дээр яг одоо хэлж байгаа одоо өнөөдөр хүүхэд ч гэсэндээ те өнөөдрийн төвшин ч гэсэндээ магадгүй та нар айгу гонолтыг мэдэрсэн ч юм уу те сайн нөгөө нэг танилцуулга ихний нөгөө слайд хэсэг дээр ч гэсэндээ гарсан шүү дээ те. Ингээд бүр нэг итгэл найдвар алдсан ч гэдэг юм уу юунаас урам зориг авах мэдгүй хичээгээл байгаа юм болохгүй байгаа. Энэ юмнууд чинь бидний яах нь айгу сэтгэл санааны буюу энерги эрчим хүчний хувьд аюу унгачдаг. Гэхдээ битгий тэгээрээ би ч наадах гэж үтсэн юм а гэдэг Моника бид нар дахин давтаж хэлээд байгаа байхгүй юу. Онол гэдэг чинь бидний суралцах ба тий ухаарах, ухам зарлах юм ойлгож авах. Би буруу яваад байж гэдгийг ойлгож байгаа. Тийм гол салаа замын үзүр одоо тий эхлэл учраас тэрийг би унчлаа гэдээ унах биш. Харин яах нь окей би ухаарлаа. Одоо би ухаар цаг нь болсон юм байна гэдэг байдлаар өөрчлөөд өөрийгөө өсгөөд хөгжүүлээд өндийлгөөд гэсэн үг шүү дээ тий. Босоод ирээрээ тэгээд одоо энэ сургалт хөтөлбөрийн талаар маш сайн ингээ ойлголтоо гүнзгийлүүд авчихаа. Хэрэв бид нар тэргэж гүнзгийрүүлж тооцоолж юмаа ингээ ойлгож авахгүй юм бол азаа үзэж хөрөнгө оруулалт хийдэг гэдэг юм байдгүй шүү гэдэг юмыг дахин бид нараас яг сануулж хэлээд байгаа байхгүй юу. Одоо энэ хэрэг харагдаж байна тийм ээ. Тооцоолж чадаагүй зүйлээ та зохицуулж чадахгүй. Тийм болохоор л та үнэхээр санхүүгийн зорилгоо тавьсан юм уу? Санхүүгийн тийм зорилго тоонуудаа яг ихтэйгээр тавиад зоригтой үйлдэлүүдээ хийгээ явж гэнэ үү? Яг түүнийхээ төлөө яг мэрэгжлийн тэр нөгөө тийм хөрөнгө оруулалтын одоо мэрэгчлэнүүдээс чимээ сургалт аваад явж чадсан уу гэсэн энэ асуултуудыг бид нар та нараас асуугаад байгаа гэсэн үг байна. Баян хөрөнгө оруулагч гэдэг энэ гайхалтай онлайн тасалжуулалтын хөтөлбөрийн талаар тий товчхондоо ингээд танилцуулах юм бол ерөөсөө бид нар юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр хөрөнгө оруулалтын гүйл мөнгөтэй холбоотой ойлгоод тэгэнгүүтээ хамгийн түрүүнд юу гэж ойлгодог вэ гэхээр бидний хамгийн ингээд түгээмэл ойлгодог байсан зүйл би өөрөө бизнес бүтэмээр бүсэн зэрэг мөнгө олмоор тэр бизнес маань мөнгө одоо бизнес маань эргэлтийн хөрөнгө ч юм уу тий мөнгө дутаад байна би хөрөнгө оруулалт хайж байгаа олмоор байна. Надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж ярьдаг тийм үү. Гэтэл одоо цаг үе арай өөрчлөгдсөн. Маш олон хүмүүс өөрсдөө би хөрөнгө оруулагч болж болох юм байна гэж бодоод бид нар ч нэг хэсэг л одоо крипто, койн, хувьцаа тий бонд бүгд нэмрүүл дахиж үзлээ шүү дээ тий. Тэгсэн чинь яасан? Бас л болохгүй байгаа байхгүй.
юу нь болох байгаа юм бэ гэж бодсон чи бид нар хитрхийг мөнгө хөөгөөд хөрөнгө оруулагч болоход гүйцэн байна л та. Гэтэл тэр мөнгөөр бид хэмжиж болно гэсэн үг. Өөрсдийнхээ амжилтыг мөнгөөр хэмжиж болно. Тэр мөнгө өөр хэмжигдэхгүй шүү дээ тий. Гэтэл цаана байгаа амьдралын утга учир юм уу тий. Миний хүрсэн болгон хэрэв хөрөнгө оруулалт байдсан бол би юунд илүү хүрээд идэх, юунд илүү анхаарлаа төвлөрүүлээд идэх гэдэг юм а бид нар олж харж чадаагүй байгаа гэдэг. Энэ зүйлийг л яг нь Моника бид нар яг хаана төөрөөд идэх вэ гэдгийг л хамгийн сайн гаргаж ирч чадгаараа үнэхээр гайхалтай тэр шийдлүүдийг танилцуулж байгаа байхгүй. За тэгээд одоо хараа энд хэлж штэ тий. Таны хийдэг бүх юм хөрөнгө оруулалтаа гэдэг. Тийм учраас яг нь үр хөвгөд чинь мэрэгжил чинь бизнес чинь ансанд байгаа мөнгө чинь бүгд таны амьдралын төлөөх хөрөнгө оруулалт гэдэг та мэдхүн. Бид нар энийг яагаад ойлгохгүй вэ гэхээр эрүүл хайртай чиний хамгийн хайртай зүйл юу юм гэхээр гэр бүл маань хүүхдүүд маань тий одоо юу гэдэг эдгээр маань эрүүл мэндэд дуртай би одоо эрүүл мэндэд аягүй анхаарал тавьдаг гэдэг хэрнээ тэр нь чиний зориулж байгаа цаг хугацаа чиний зориулж байгаа хөрөнгө оруулалт чиний зориулж байгаа мөнгөөр ч гэсэндээ тий шийдэгдэх бас боломжтой байгаа гэдэг байхгүй юу. Гэтэл бид нар тэрийг өгж ойлгоод байдаг гэхээр би чухал биш арай мөнгө илүү өвчтэй ч юм уу. Эсвэл бол одоо нөгөө нэг тэр мөнгө гэдэг зүйлийг л бид нар хитрхи их шүтснээсээ болоод бусад үнцэнтэй зүйлсүүдээ үгүйсгээд тэрэндээ хөрөнгө оруулалтаа хийх юм мартсан байдаг. Тэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгвэл үнц нь унсан зүйл чинь эргээд чамайг хайрлахгүй. Гэр бүл дотор чинь одоо янз бүрийн үл ойлголцол байдаг ч юм уу те. Хүүхдүүд нь чамайг сонсгоо болсон ч юм уу те. Ийм байгаад байгаа бол чи өөрөө тэндээ хөрөнгө оруулаагүй гэсэн үг байхгүй юу? Анхаарлаа төвлөрүүлээгүй байх. Яах тэнийг яах ёстой гэдэг арга барил суралцаагүй байна. Тэ ийм зүйлсүүдээ бид нар олоод харчих юм бол чи яг төвлөлт чинь айгу тодорхой болоод тэрийг чи юугаар хэмжих вэ гэдэг хэмжүүрээ ойлгоод тэ тэгээ бүр тэрийг төлөвлөөд төлөвлөгөөнийхаа дагуу чи юм хийж чаддаг болно. Гэхдээ тэр нь өнөөдөр бид нар юу гэдэг нь одоо энэ Монгол амьдарч байгаа гэдэг юм үү тэ өөрийнхөө амьдралын түүх туршлагаараа тэрийг сайжруулад явах хэрэг арай хангалтгүй арай хүрлцгүй байна л та. Тэгвэл бид нар яг нь дэлхийн энэ одоо мондөг тэр нэг саятангууд гэдэг юм уу те менторууд те тэр одоо аль хэзээний ингээд амжилттай хөрөнгө оруулалт хийгээд одоо тэр үр дүн гүйцэсэн тэдгээр хүмүүсээс суралцах хэрэгтэй байна. Тийм байдлаар яг нь тэгээ тэднээс очиж сурах гэхээр айгүй өндөр үнэтэй. Дээрээс нь хилний хувьд бэрхшээлтэй. Бид нар яг яхаа мэддэггүй шүү дээ те цагаалахад үнэхээр яг ингээд хөрөнгө оруулалттай холбоотой юмнууд ороод ирэх юм бол бид нар үнэхээр мэдэж чаддаг байхгүй. Тийм учраас яг нь тэр гоё юмнуудыг чинь монгол хэл дээр болгоод та нар гэрээсээ суралцах боломжтой. Ийм гоё зүйлийг өнөөдөр би бодож бүтээж өгсөн. Моникад нэг талаасаа бид нар амар гоё талархдаг. Тийм учраас энэ одоо хөтөлбөрийг та надад өнөөдөр танилцуулж чадаа бид айгүй өндөр сэтгэл зүйн айгүй баяртай ингээ баясгалантай байгаад байгаа байхгүй юу. За үргэлжлүүлээд бид хоёр та нартай юу хэлгээд байна гэхээр энэ хөтөлбөр яг хэн тохиромжтой юм бэ гэдгийг ярьж байгаа. За хамгийн ихнийх тэгж штэ бизнесээ өргөжүүлээд хөрөнгө оруулалтын салбарт өсөх аргачлалуудаа боловсруулах хүсэлтэй хүн гэж байна. Тэ өөрөөр хэлбэл өөрөө бизнестэй тийм үү? Бизнес нь тодорхой хэмжээний одоо төвшөнд хүрсэн тэ хэрэглэгчтэй болсон тийм үү? Өөрийн гэсэн баг командтай болсон. Ингээ явж байгаа хүн маань дахиад хөрөнгө оруулалтын салбар руу одоо өсөх аргачлалаа боловсруулах одоо тий өөр ирэхгүй цаанаас шаардлага гарч ирж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар яадаг вэ гэхээр хөрөнгө оруулалтын салбарыг нөгөө нэг ойлгохгүй учраас би тийшээ одоо өөрийнхөө одоо бизнесээс гарч ирж байгаа тэр мөнгийг тийшээ оруулж болох юм байна гэж бодхоос өмнө өөр бизнесийн салбарт ороод дахиад нэг өөр үйл ажиллагаатай охин компани үүсгэждэг. Тэгээд яг нь бид нар одоо нэг олж байгаа хөрөнгөөрөө дахиад нэг өөр юмыг боожуулаад эхэлж байгаа байхгүй юу? Өсгөх системээ ойлгохгүй харж олоогүй учраас хэрвээ чи бизнесийн чинь тодорхой төвшөнд хүрсэн ямар нэгэн байдлаар нэг бол гацаанд орсон байж болно. Тэгвэл чи дахиад нэг төрлийн цаашаагаа үргэлжилдэг тэр хүслийн системийг олж харах хэрэгтэй байна шүү дээ. Тэгвэл энэ хөтөлбөр чамд зориулагдсан гэсэн үг байна. За дараагийнх нь санхүүгийн өршлөнд хүрэхийг хүсэж байгаач бодит тооцоо те бодит хөлтөө бизнесээ танихгүй болсон. Энэ нь яа юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд олоод байгаа бизнесийн чинь одоо тэр чинь бүр зүгээр бид нар ингэдэж штэ. Хөөрэ юм эрхэлдэг хийж болдог те. Айгуу гоё одоо сайн одоо гаднаас чинь юм уу сайн мужаан байж байгаа те. Модоор ойр зүрийн юм гэр ахын тавилганы ойр зүрийн юм айгуу сайхан хийждэг мөртлөө гацчаад байдаг штэ. Тэгвэл чи үргэлжлүүлээд тэрийг ямар системээр хөгжүүлэх вэ? Чи хөрөнгө оруулалт гаднаас хайгаад явах юм уу? Аль эсвэл энийг ямар ухаанаар системээр чи хөгжүүлж чадах юм бол тэ тэр чинь чиний бодит хөлтөө бизнес гэж хэлээд байгаа байхгүй юу? Аль хэзээний тэ чи өөрөө дадлагчсан, чи өөрөө туршлагачсан. Тэгээд өөрийн гэсэн хэрэглэгчээ хүртэл таньсан, тэдний хэрэгцээ шаардлагыг чи мэдсэн байгаа мөртлөө дахиад өшөө цааш нь яах юм бэ гэдэг мэдгүй гацсан байгаа бол энэ яах нь чиний байх ёстой дахиад өөрийгөө одоо хөгжүүлэх тэ нэг талаасаа бид нар яах нь тархиндаа хөрөнгө оруулах тийм цаг нь болжээ гэсэн дохиож ин учраас ороод ирэх хэрэгтэй байна гэсэн үг. За тэгээд дараагийнхын би уншичаад тэгээ болортойдоо шилжүүлэх гэж бодож байна. За үйл хөдлөлийн салбар тийм ээ. Үйл хөдлөлийн салбар. Тэгээд дээрэс нь энэ дээр одоо ингэдэг л дээ үйл хөдлөлийн салбар гэж ярьснаас би нэг юм жишээ ярьж гэж бодож байна. Барилгын компани одоо барилга барьдаг компани байлаа гэж бодъё тийм. Өөрөө үйл хөдлөх хөрөнгөний салбарт ажилладаг хүн байгаа байхгүй. Тэгээд ашгаа бодоод эхэлсэн чи яасан гэхэлээ ерөөсөө гүйцэтгэгчдийн байгууллагад дандаа юу агаад гэсэн. Баартрын байрнууд үлддэг нөө ашигын дандаа баартрын байр ч юм уу тийм. Баартрын нэг хөрөнгө үлддэг. Тэгэнгүүт тэр нь бухимдаад байгаа байхгүй тэр хүн. Ягаад гэхээр мөнгө надад байхгүй. Би дараагийн нөгөө нэг дахиад аваад үргэлжлүүлээд юм барих гэхэлэр бэлэн мөнгө авах хомсдолтой байгаа. Би зээл харах болохгүй байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл аль хэзээний ороод ирсэн тэр хөрөнгийг яаж эргэлтэнд оруулах гэдэг зүйлийг бас яах нь мэдгүй байгаа гэсэн. Тэр чинь зүгээр нэг одоо юу гэдэг нь те бид нар жаахан сэргэл сэтгэх юм байна л да. Тэр нь мэдлэгтэй амар холбоотой. Мэддэг зүйлээ бид нар одоо та нар бодлоо жолоо анх барьж байхад бид нарыг салгалаад чичрээл яхаа мэдгүй зориггүй шиг те нэг юм хийдэг үстэй те үйлдэлүүдээ. Гэтэл үнэхээр ингээд зүгээр ингээд олон жил барьсан хүний хувьд сандраад ах юм байхгүй айхаад ах юм байхгүй бүх үйлдэлүүдээ зүгээр цаанаас урсгалаараа юм шиг гар хөлн хөдлөөл хийдэг яг адилхан. Энийг бас яг нь мэдээд ирсэн үед бид нар ямарч айх айцгүйгээр эрхчлөөтэйгээр мөртлөө зоригтой байдаг тэр нь дандаа азтай юм шиг дандаа яг нь ашиг авчирч байдаг ийм зүйл рүү явах боломжтой гэсэн байхгүй. Тэр үйл хөдлөлийн салбар манай Монголд ялангуяа хүн болго аягүй сайн мэдээд байдаг те ойлгодог байхгүй харьцангуй ойлгодог. Гэтэ харах техник стратегийг нь юу ч мэддэггүй. Тэ харин тэр одоо харах техник стратегийг мэдээд байгаа хүмүүсийн юу нь болохоо одоо төлөгч нь мөнгө төлөгч нь болоод идэг байхгүй юу. Тийм учраас чи өөрөө ч гэсэндээ энэ суралцах боломжтой гэдгийг чинь харуулад хэлээд байгаа гэсэн үг байна. За тэгээд
Өшөө бид нар энэ хөтөлбөрт ямар хүнийг орж ирээсэ гэж чин сэтгэлээс хүсэж байгаа гэхлээр одоо нэг хувьцаа аягүй сонирхоод байдаг. Тэ энэ тэнд янз бүрийн бас өөрхөн сургалтын дээр очиж суудсан байж болж байна. Аппликейшнээ татаж аваад нэг багсаа хувьцаа худалдаад аваад үзсэн. Ингэдэг юм байна гэл тэ. Ер нь энэ чиглэлээр гой тогтмол явах юмсан. Гэтэ энэ чинь яг юу гэсэн үг юм? Урт холын алсын хараа нь юу гэсэн үг гэдэг дээр илүү гой дахиад сурах хүсэж байгаа. Хувьцаас нуртаг хүмүүс байж болно. Крипто, coin тэ энэ forex гэдэг энэ арилжаануудыг сонирхдаг залуучууд бас Монголд зөндөө бий болж байгаа юм community-нууд тэ. Тэгээ тэр хүмүүст бас бүр өндөр зуур том зургаар нь харахад нь тэр хэрэгтэй мэдлэг нь энэ дотор байна. Тийм хүмүүсийг бас бид нар дуудаж байна. Тэгээд мөнгө хадгалах гэж аягүй санаа зовоод байдаг боловч тий ер нь бол мөнгө хадгалсан хүмүүс бас байдаг 20 сая 30 сая 50 сая 60 сая мөнгө хадгалсан тэрийг аягүй ингэж удаан хугацаанд хөдөлмөрлөж тоглосон хөрөнгө авдаг. Гэтэл эндээ аягүй болгоомжтой ханддаг. Энийг талтчвал би дахиад энийг зулгах жилүүд надад байхгүй шүү дээ тий би одоо 60 хүрсэн би ингэсэн тэгсэн гэд тэр энийг яг яахаа мэдэхгүй байгаа тий итгэхгүй байгаа бас багад явал дампуурчул яах юм ч гэдэм айцтай байгаа. Гэхдээ энийг гой өсгөөд явах хүсэлтэй тий хөрөнгө оруулалтын хүсэлтэй хүмүүс ээж байна. За тэгээд яг нэг л гой баян болмоор байдаг тий нэг гой хэрэгчлээ даална өссөн юм а хиймээр жилдээ нэг гадагш айлчмаар ах юм хүүхдүүдтэйгээ тий сайхан дэлгүүрээсэл ингээл зундаа нэг монголоор айлчмаар ах юм нэг юм санаа зовхгүй чанартай хоолхон сэрглээд нэг сайхан явмаар байдаг. Тэгтээ яг хаанаас эхлэх юм болов би яг юунаас эхлэх надад ингээ заагаад өгч би яг өнөөдөр би юу хийх юм аль тооцоо хийх юм тий аль хүснүүдийг бөглөх юм гэж байгаа юм шиг тэр эхлэлийн цэгээ гаргаж ирч чадахгүй тэгтээ асар хүсэл мөрөөл энд байдаг тэр хүмүүст энэ хөтөлбөр зориулагдаж бүтээгдсэн байна. Дээрэс нь үр зээлнээс гарахын тулд ер нь энэ үрийг би одоо дараа би шийдчихлээ энэ бол ийм надад ийм их юм зааж өгсөн байна энэ чинь тийм би яг энийг мэдгүй болоод ингээд гиндээд буруудаад би өөрөөсөө болоод энэ үрийг би бүтээсэн байна гэд одоогоос яг 3 4 жилийн өмнөх болортой яахгүй юу яг 25 сая үрд талцсан. Тэгээд заримдаа би уйлдаг гэсэн заримдаа би айдаг гэсэн. Надад амар хүмүүс надад гэсэн. Би энийг баг дарч чадах юм болов гэл тэр үедээс айгүй ямар. Тэгээд сүүлийн бүр ингээд хин нэг хүн надад шууд мөнгө өгчөөсэй гэж бодож байгаа шиг юу гэж тэгж тэнгэрээс мөнгө онж ирэх үү. Тэгтээ харин би аз болж хөтөлбөрүүдээ сууж эхлэхээр яг юунаас болсныг нь таньж мэдээд би сурах хэрэгтэй юмаа сураад шархнуудаа эдгээгээд тий уйлхаа байлаад би зүтгэж эхэлсэн. Тэгээд зүтгэсний үр дүнд өрөөд арсан байхгүй юу. Тэгэхээр над чи байгаа тэр хүмүүсээс байж болно. Яг ухаарад одоо л би энэ үрийг би одоо томруулах уу гэдэг шийдвэр гаргаж байгаа. Тий хангалттай. Энээс илүү хүрэнд орно гэж юу гэдгийг одоо болоо одоо энийг дарыг гэдэг зорилгыг гаргаж ирж байгаа хүн. За маш гол амбицтай том мөрөөдөлтэй. Хүний мөрөөдөл бол хязгааргүй юу ч байж болно. Би нэг хувийн харал авъяач гэсэн болно тий би хувийн онгоцтой олъяач гэсэн болно хүсэл мөрөөдөл гэдэг юмд чинь ийм том олон улсын юм бэ нэг гой бизнестэй олъё гэсэн гой мөрөөдлөд байж болно шүү дээ тийм амбицтай хүмүүст эндээс та яг ирсэн сурсан юм олох боломжтой байгаа дээ. За уналт гэж юм байгаад байна санхүүгийн хөрөнгө оруулалтын алдаа гаргачихсан тэгээд тэн дээр өөрөө айгу буруутгадаг би өөр нь тэр үед яах гэж тийм балам хийсэн бол яах гэж би энэ хүнд итгэж энийг дагсан бол яах гэж би одоо энэ юм руу мөнгө өгсөн бол гэж өөрийгөө нэг шийтгэхэд сууж байгаа нэг уналт мэдэрч байгаа үе гэж байдаг шүү дээ амьдралд тийм. Гэтэл яг эндээс яг сургамжаа аваад одоо босъё гэдэг шийдвэр өвтгөөгүй. Одоо аль юм болоо ингэ суух. Тэ хүний амьдрал гэдэг чинь үнцэнтэй. Хүний амьдрал гэдэг чинь хугацаатай. Ирсэн өдрөө буцах нэг өдөр байгаад байна. Тэгвэл хүн шиг амьдрий. Өөр хөвгтөй гоё өв хөрөнгөлдөө. Тэ болдог чаддаг гэдэг бусдад харуулж гэж байгаа юм шиг. Нэг тэр өвдөг өвж байгаа хүмүүсийг бас өөрч байна. За тэгээд маш багаас эхлүүлэх хөрөнгө оруулалт гэж бодглоор чинь би одоо яг энэ хөрөнгө оруулалтаа хийж эхлээл жижиг юмнууд хийгээл явж байгаа хүний хувьд би хаяа өөртөө ингэж хэлдэг. Би хоёр хүүхдээ өглөө зэрлэг дуудах байхгүй. Тэгээ өнөө өглөө жишээлбэл ингээд замраад дэлгүүр ороод 1700 төгрөгөөр тэр хоёр нэг бүх авлаа. Тэгэхээр би өөртөө ингэж хэлдэг байхгүй. Болроо 1700 төгрөг болвол ингээд гараад явчлаа. Баяртай алсан тий. Тэгэхдээ чи яг энд сая мөнгө гаргасантайгаа адилхан 1700 төгрөгийг өөр хөрөнгө оруулалтын дансруугаа чи өнөөдөр шилжүүлж чадах уу гэж өөрөөс асуудаг. Энэ надад аюу гой таалагддаг энэ асуулт маань. Өмнө нь би заавал хичнээн саятай болохоор хөрөнгө оруулалт хийх гэж маш их олон жил тоочсон байна. Хайран он жилүүд, хайран сарууд, өдрүүд. Гэтэл хөрөнгө оруулалт гэдэг чинь тусал жоохон юмар тэр гой баялаг бүтдэг гэдэг би өөрөө хараад мэдрээд байгаа учраас баг гэлтгүүгээр би мөнгнүүдээ хуваа байршилдаг байхгүй тий. Тэгэхээр бүр багаар эхлэе, бүр тгээс эхлэе, асгаар эхлэе. Заавал том их мөнгө биш. Яг өнөөдөр өөрт байгаа энэ 100 сая төгрөгийг би зохицуул сурыг гэж бодож байгаа тий. Тэр хүмүүс манай хөтөлбөр зориулагдсан байгаа тийм. За барилгын салбар дээр хөрөнгө оруулалт ер нь бол үйл хөдлөлийн салбараас дэлхийн баячууд 90% хүрсэн гэж Моника хэлсэн. Тэгэхээр үйл хөдлөлийн салбар гэдэг өөрөө жинхэнэ баячуудыг би болгодог. Асар үнцэнтэй үнэн нь боломжтой гоё салбар байгаа тийм л би бас ийшээ авахыг хүсэж байна ирээдүйдээ тийм. Тэгэхээр энэ салбар дээр боломж байдгийг мэддэг. Тэгэхээр яаж тэр гоё яаж өөр ингэсэн нэг 10 өөр ингэсэн 100 шиг үйл хөдлөх болох вэ гэдэг алсын арга зорилгоо гаргаж ирэх хүсэж байгаа хүмүүс. За тийм барилгын салбарт өөр барилга барьдаг. Тэр нарийн мэдрэг хэлдгээр барилга барьдаг байж болно тийм. Гэсэн ч гэсэн бүх асуудлууд үүсээд байгаа. Өөршөөртэй яваад байгаа тэр хүмүүсийг бидний тэр хүмүүс зориулын хөтөлбөр бүтээгдэжээ. Гайхалтай энэ хөтөлбөр бүтээгдэн гэдэг артаа асар хөтөлбөр аяа үндэ. Тэ? Харин бид нар айгүй гоё ингээл хэлбэрлэж байна. Гэтэ энэ бүтгэж ямар их хөтөлбөр орсон бэ гэдгийг харах юм бол эргээгээд хэдүүлээ талархмаар баярлалаа. Чамайг баян болгох байд болрыг ариунааг тий одоо хин бэ туул оюун хичээг мэмэр суранг чамайг өрчлөөтэй амьдраасаа гэсэндээ энэ хөтөлбөр бүтээгдэжээ байгаа байхгүй юу? Яг зөв тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо саяны энэ одоо юмнууд дээр та хэд маань нэрээ энэ надад хамаатай юм биш үү гэвэл энэ чам зориулагдсан гэсэн үг байхгүй юу? Тийм учраас яг эдгээр юмнуудыг айгүй сайн тодорхой ойлгоод хөрөнгө оруулалт гэдэг чинь өөр айгүй амархан юм шиг боловч чи учрыг ухахгүй байгаа дэвэл цагаа зориулахгүй байгаа дэвэл хав хоосон юу ч өөрчлөгдөхгүй чи юг сайжруулж чадахгүй байхгүй юу? Тийм учраас цагаа зориулж чадна. Би үнэхээр энэ дээр төвлөрөө суугаад би өөрөө жинхэнэ хөрөнгө оруулалт болох тийм хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн тохиолдолд танаас маань яг нь үр дүн гардаг байгаа. Тэгээ тэр талаас нь бас хараад саяны энэ дотор нэрнгэс чи байгаа бол чиний яг нь сууж болох тэгээ чи өөрийгөө хөгжүүлж болох энерги ирч хүчний чамаас өөр ундарна. За энэ болохоор зэрэг тасалжуулалтын актемийн те энэ одоо
хөтөлбөрийн оролцогч нар одоо манайх 21 оноос эхлээд одоо энэ хөтөлбөр бас эхэлсэн байгаа. За тэгээд одоо ингэж шүү дээ тий. Би одоо санхүүгийн зорилготой. Би дөрөв тэгэхээр яриад байсан тийм ээ. Чи нэр ингээд санхүүгийн зорилгоо тодорхойлсон уу гэдэг. Тэгвэл одоо яг хөтөлбөрт оролцсон хүмүүс маань өөрийн гэсэн санхүүгийн зорилготой эрсдлээд одоо төлөвлөдөг, тооцоолдог, мөнгнөө сайн санаа зовхоо болсон гэдэг энэ үгийг өөрөө ирэхгүй тэр хүнээс гарч исэн байгаа даа. За тэгээд хөрөнгө оруулалтын талаарх тий төгжигдэж хязгаарлагдсан ойлголтуудаа задлж чадсан. Боломжгүй шүү дээ гэдэг үг маш их сонсогддог. Тий одоо юу гэдэг нь тий ямар ч боломж авах хаанаач хүрэхгүй байгаа мөнгөний чинь юу хөрөнгө оруулалт хийх. Одоо танаас айгүй олон хүн тэгж хэлж байгаа шүү дээ. Хаанаач хүрэхгүй байгаа багшийн цалин, эмчийн цалин хаанаач хүрдэг байхгүй юу хөрөнгө оруулалт тухтай мантай. Хэрвээ би ингэж бодож байгаа бол чи хөрөнгө оруулалтын сургалтанд сууд цагаа барах ямар ч хэрэг байхгүй тий байгаа нөхцөл байдлаа дасан зогсоод үлдэхээс өөр сонголтгүй байгаа байхгүй тэгвэл тэрийгэ болиулаач гэдэг утгаар яагаад ийм олон хүмүүс өөрсдөө тий дараагийнхын төвшөндөө тооцоогоо хийгээд алхам алхмаар тий айгүй их өртөө байгаа байсан ч тэр үрийг чи даранга буурууланга хажууд нь хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг тэр гоё аргачлалуудыг яагаад мэдлэх хүсэхгүй гэж тийм ээ тийм учраас энэ зүйлсүүдийг бид нар боддоор та нарт хэлж байгаа жишээнүүд шүү заа юу. За тэгээд ингэж тий амьдралыг зүгээр нэг тууж өнгөрөөх биш тийм үү гадаадд ч бас баян амьдарч бүтээх боломжтой Моникагаас суралцаад явж байна. Энэ бол бас өөрөөсөө маш олон оролцогч гарч ирдэг тийм. За алдсан мөнгөө дахиад алдахгүй байх, айхтар тооцоодоо болж шууд өөрөө сэтгэж өөрчлөгдөж эхэлсэн. Бид нар нөгөө бусдыг дүүрэж янз бүрийн байдлаар тийм хөрөнгө оруулалт айгүй хийгээд байгаа шүү дээ. Тэр байтугай сая тэр гадаадын одоо тэр нэг сүлж янз бүрийн юмнуудад маш их мөнгөийг бид нар алдснаа мартаж болохгүй байхгүй юу? Тийм. Бид нар нөгөө тийм аюултай юм уу эрсдэлтэй зүйл хийгээд мөнгө алга болгосныгоо мартах гээд нүдэн анаа чихээ бөглөө твтчихдэг байхгүй юу? Энийг чинь болиултаад байгаа юм. Та нар өөрөө өөрийнхөө мөнгөнд өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол хараа алдсан мөнгөө дахиад алдахгүй байх. Тэр тооцоодоо айхтар ухааныг чи өөртөө аль эзэний олоод авчих боломжтой. Гол нь чимийн яг нь шийдвэрээ гаргаад зоригтойгоор тий энэ одоо юу гэдэг мэрэгжлийн сургалтын юмнуудыг сонгож тэрэн дотроос авах хэрэгтэй олж авах хэрэгтэй маш их олборлогын ур чадваруудыг чи өөртөө шингээж авах цагаа зориулах хэрэгтэй байгаа байхгүй. За тэгээ хэдүүлээ одоо хамгийн гоё хэсэг рүүгээ орж ирэх чинь тий одоо модулуудаа үндсэн модулуудаа танилцуулъя та хэд тий тэгээ төвчтэйгээ өнөөдөр энийг хүртэл бас суусан та нартай баярлалаа. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулах зарим хүн амар гол сонсогдоод байдаг учраас дийлэн хүмүүс цухтагаад гараа авчдаг. Гэхдээ та нар маань болохоор тэр тий одоо ингээд хэдүүлээ 100 360 хэдүүлээ сууж штэ тий. Тийм учраас нэгдүгээр модулаас эхлээд энэ модулд чи юу сурах вэ гэдгийг ярих гэж бодож байна. За Модуль 1 тийм ээ. Модуль 1 дээр амьдралын зорилгоо санхүүгээрээ хэмжиж хэрэгжүүлэх нь. Бид нар нөгөө нэг санхүүгийн зорилгоо чи тодорхойлсон уу гэж асуугаад байсан. Энийг хэсэг энд байгаа. Ямар тооцоо хийх юм, юунд одоо хөрөнгө оруулах юм, тэр нь яаж бүтдэх юм те? Ямар аргачлалаар явах юм? Тэр нь гэхдээ зүгээр нэг мөнгө хөөсөн байх юм уу? Эсвэл чиний жинхэнэ гал ирмэл зэрэгцэл хүмүүлхний чинь авцалсан байх юм уу? Чамд яг ямар хүмүүс хэрэгтэй, ямар одоо те мэрэгчлэнүүд хэрэгтэй, бас ямар танил нөхөд замд хэрэгтэй. Тэрийг чи яаж одоо те авцалдуулж эргэлдүүлэх юм? Яавал чи энэ болгоныг жинхэнэ бодит практик дээр хэрэгжүүл болох юм? Энэ бодит төлөвлөгөөг та нар маань нэгдүгээр модулаар гаргаж авч чадах юм. Хүн болгоны адилгүй байхгүй юу? Тэрийг бид нар мэддэггүй те дулмаа юм уу одоо доржин гэрийнхэн хийгээд байгаа зүйлийг бид дөөрийгаад байдаг бол хизээш тэр яах нь хэрэгждэггүй тийм сонин хөндлөнгийн юмыг бид нар бодоод яваад байдаг. Тэгвэл энэ удаад яах нь яа харахгүй зөвхөн чиний хувьд ямар одоо нөгөө нэг тэр хөрөнгө оруулалт эрхчлэлд чи хүрэхэд хөрөнгө оруулалтаар дамжуулаад ямар эрхчлэлд хүрэхэд байгаа юм. Яг тэр нөгөө бодит төлөвлөгөө тэгээд алхмуудаа чи яах нь энэ одоо модулыг гаргаж авна гэсэн үг байна. Тэгэхэд одоо жишээлбэл сая одоо аюул олон хүмүүс бичиж штэ тий өөрийнхөө мэрэгжлийг хичээл би ийм мэрэгжлтэй ийм ур чадвартай одоо миний орлого ийм байгаа. Тэг би одоо энийг цааш нь хөгжүүлээд яаж хөрөнгө оруулж болох вэ гэдэг ийм агуулгатай слайдуудаа хүртэл бид нарт илгээсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн яг өөртөө байгаа нөөц болцоогоо тулгуурлаад одоо би юу хийвэл зүгээр юм бэ гэдэг юм дээр хүртэл яах нь төвлөж асууж чадж байна гэдэг чинь яах нь би одоо юу гэдэг Монгол бүтэхгүй ч гэдэм улс төрчид ингээд ч гэдэм өөрөөсөө хамааралгүй өөр бусад нөлөөлөлтөд явж байгаа хүний хажууд яг одоо нэг бодит нэг шатан дээр хөрсөн дээр аль хэдийн хөлөө тавьсан ашигтай бэлэн байгаа хүмүүс яг харахгүй энэ хөтөлбөрт ороод ирвэл айгүй гой бодит төлөвлөгөөтэй бодит тэрийг хийгээд явдаг тэр аргачлалуудыг ингээд менторууд бүр дагуулад хийгээд явдаг ийм юмруу та нар маань зөвхөн нэгдүгээр модулаас баг та нар ингээд бодож исэн зүйлийнхээ баг бүгдийг нэгдүгээр модулаас авчлаа штэ гэж хэлэхээр хэмжээний гоё агуулгатай ийм нэгдүгээр модуль байгаа. Чадварлаг хөрөнгө оруулагч боловсруулалтаа ялгардаг гэж байна тийм ээ. Яг харахгүй бид нар дуг хугацаанд одоо бол бид нар ингээд бүр эхнээс нь ахуулаад тийм тэрийг сураал явна гэсэн үг биш ахна штэ. Харин хамгийн зөв хамгийн одоо тийм боломжтой яг чамд тохирсон стратегийг бид нар эндээс олж авч байгаагаараа цаг хугацаагаа чимэж байгаа юм, хөдөлмөрөө чимэж байгаа юм. Бас төлбөр мөнгө санхүү хүртэл хэмжиж байгаа байхгүй юу. Хэрвээ чи ийм сургалтанд суухгүйгээр тийм нэгдүгээр модуль суухгүйгээр хөрөнгө оруулаад яваад байл та тийм. Би яваад яваад өөрөө сурч таараа гэдээ яваад үзье л да тийм. Маш олон гашуун туршлага, гашуун түүхүүд бид нар сонсч штэ тийм. Тийм учраас тэгж бити бас яваарай. Чи үнэхээр хөрөнгө оруулагч болохыг хүсдэг юм бол эндээс эхлээрэй гэдгийг нэгдүгээр модуль дээрээс бид нар та нартай хэлж байгаа байхгүй юу. За хоёрдугаар модуль нэр нь болохоор юу вэ гэхээр дижитал хөрөнгө оруулалт. Дэлхийн одоо тийм нийтдээ дижитал систем рүү шилжчихэж байна тийм үү? Бид нар бүгдээрээ яг нь дижиталаар одоо хоорондоо мөнгө шилжүүлж авалцж байна. Бүх худалдаа бараа бүтээгдэхүүн 8 одоо яаж байна? Дижитал мөнгөөр явж штэ. Тэгэхээр зэрэг одоо энэ систем ингээ орчоод байхад би өөрөө эсвэл чи өөрөө энэний чинь мэдгүй байгаа даа хэцүү юм байна. Тийшээ ч орохоор шатчихдсан байлээ, байхгүй болчихдсан байлээ гэж бодоод яваад байвал дэлхийн ертөнд нийтээр хөгжиж явахад хэдүүлээ яах нь. Тэгээд байгаа газартаа нөгөө фиатлын нийгэмд үлдээд нэг 300 жил болсноо доо. Та нар тэрийг мэддэг бах тий. Бид нар тэр имийг давтаж болохгүй байгаа байхгүй юу? Түүхийн тэр одоо тий гашуун туршлагыг бид нар давтаж ерөөсөө болохгүй. Дэлхийн ертөнцийн нийтээрээ хөгжөөд тийшээ явж байхад бид нар мэдгүй юм уу эсвэл айцнаасаа болоод мэдгүй гэдэг айцнаасаа болоод тэрэнд оролцохгүй тэрэнд одоо өөрийнхөө цагаа хүчээ зориулахгүй байх юм бол унахаас өөр аргагүй гэсэн. Дэлхийн бөмбөрцгийн одоо юу гэдэг энэ мөнгөний санхүүгийн тийм бодлогын систем чинь энэ мөнгөний ханшийг унаах зорилготой. Та нар тэрийг мэдж байгаа тий. Баян мөнгөний ханш унсаар л байх болно. Гэтэл бид нар яг л тэрийг буруутаач гэдэг юм уу тий. Тэр нь дасан зогсоод тэрийн тухай мэдлэгийг нь өөртөө олж аваад тэрэн дээр хөвж явах хэрэгтэй байтал яах нь дагуулгаанд нь цохид онцдог.
Бид нар тэгмээргүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас төвлөрсөн бус санхүүгийн DeFi ертөнц блокчейн тэгээ энэ крипто, метаверс гэдэг энэ бүх зүйлсүүдийг бид нар яг нь сурах ёстой, судлах ёстой болчиход байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь бид нартай хамтдаа тасалжуулалтын академийн тасалжуулалтын хөтөлбөртэйгээр хамтдаа явах маш том гоё боломж нь өнөөдөр нэгж гэдгийг хэлгээд байна. Тийм учраас нөгөө унахгүйгээр зөвл явуул болно гэж бодож байвал бас уучлаарай. Бас тийм биш. Яагаад тэгэхээр энэ өөрөө дижитал энэ хөрөнгө оруулалтын систем чинь өөрөө хөгжөөд явж байгаа учраас зарим газар үнэхээр уналттай. Магадгүй чиний сонгосон coin унж байгаа тохиолдолд сэтгэлээр унчаал олж байгаа үедээ баярлж хөөрөөл те. Ингээд явж сэтгэлийн хөдөлгөөнийхөө тэр одоо эмоцыг дийлэхгүй байхгүй юу? Тийм учраас хүмүүс аягүй хуналтанд ордог. А тэрний оронд унах үед нь унжээ гэдгийг ойлгоод авах нөгөө тэр те стратегиудаа мэддэг. Өссөн үед нь чи яг өсөж байгаа юм хэмжиж мэдээд тэгээд ирэн дээр яах нь өөрийнхөө торгоо хийгээд ч гэдэм үү те ашиг олж өгөөж аваад явдаг. Ийм хэмжээнд өөрийгөө бэлтгэх нь зайлшгүй болчиход байгаа байхгүй юу? Эсвэл би байрандаа үлдэх юм уу? Үгүй бол би дэлхийн нийтийн хөгжил дэвшилтэй хамтдаа алхах юм уу гэдэг сонголтыг яг харахгүй энэ 2 дугаар модулаас бид нарт маш гоё гүн гүнзгий ойлгож өгдөг. Тэгээд ирэхээр яах нь яаж хийх юм бэ? Одоо ингэж те бид нар яараа л эдрийг араас нь дагаж ороод те мөнгө өөрөө янз бүрийн юмнууд аваад ICO ч юм уу те токен авдаг ч юм уу ингэж явах юм уу? Аль эсвэл яах уу суралцах юм уу? Энэ хэсэг бидний хамгийн том чухал одоо сонголтын хэсэг байгаа байхгүй юу? Тэгээд эндээс яах нь яах нь сэтгэл хөдөлгөөнөө хүртэлж сэтгэлийн хөдөлгөөн сэтгэл хөдлөх гэж ярьдаг тийм. Тэрийгэл бид нар удирдах сурдаг. Тэгээд дээрэс нь яах нь жинхэнэ ухаантайгаар бид нар дижитал хөрөнгө оруулалтыг хийж сурах ийм гоё модуль чинь 2 дугаар модуль дээр байгаа гэдэг хэлгээд байна. За 3 дугаар модулыг бас яг хурдан ярьчих гэж бодож байна тийм. 3 дугаар модуль дээр баячуудын хөрөнгө оруулалт. За баячууд ингэ л ихээр манайх ч одоо монголчууд нөгөө нэг баян болох одоо юу гэдэг тийм. Тухайн номын цагаат дүүрэн гэдэг юм л шүү дээ тийм. Тэгээ баяж одоо юу гэдэг тийм хөрөнгө оруулалт янз бүрийн номнууд ч юм уу баяжих одоо баян ядуу авч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг тийм. Аюу олон төрлийн маш олон номнууд байдаг хэрнээ. Тэрийг уншихгүй байгаа биш. Маш олон монголчууд тэрийг номыг уншиж байгаа, өөртөө шингээх гэж оролдож байгаа. Гэхдээ яг энэ бодит практик тасалжуулалтын хөтөлбөр биш учраас тэрийг ингээ хийх гэхээр нэг л юм барьцгүй. Тэ нэг орчуулаад хэлээд гараад ирсэн ном чинь чи хариуцлага хийн үлээх юм. Яг тэр нь бодитоогоор яг ажиллана гэсэн юм юм уу? Итгэл үнэмшил байхгүй учраас дуурайгаад хийх хэцүү байрчсан. Ямар ч юм мэдлэг аваад үлдчихдэг. Тэгээ бид нар яах нь тэрийг бодит амьдралын одоо үйлдэл болгож чаддгүй. Тэгвэл 3 дугаар модуль дээр энэ баячууд яаж сэтгэдэг гэдэг шал өөр төрлийн гарч ирж байгаа хөө орж ирж байгаа хөө тэрэн дотроо хамгийн одоо нэг одоо ингэж шүү дээ дэлхийн баячуудын 90% нь үйл хөдлөхөөр монополчлоо тунхагладаг. Бид нар нөгөө түрүү ярьж шүү дээ үйл хөдлөхийг бид айгүй мэддэг нөгөө хамгийн их сонссон айгүй хөрөнгө оруулалтын дотроос үйл хөдлөх байгаа байхгүй. Тэгээ үйл хөдлөхөн дээр айгүй олоолаа ингэж хошуурч ордог хэрнээ яг очир утга ухааныг нь ойлгож яг жинхэнэ ажиллаж чадж байгаа хүн айгүй цөөхөн гарын уранд багтах үедээ цөөхөн харин дийлийнх нь яг нь энэ систем доторх одоо өөрийнх нь үйл хөдлөх хөрөнгө гэдэг юм уу те үнгүүж байгааг мэдрэхгүй явж идэг. Бүр ингэ үнцэнгүү одоо тэрэн дээр бүр хамгийн том тод жишээ та нар бүгдээрээ л за бүгдээрээ арай биш хаа. Одоо цуслантай хүмүүс байдаг тийм. Одоо юу Улаанбаатар хотод байртай. Одоо орон нутгийн хаан чинь тийм. Одоо тэр нөө юу цуслантай байдлын туслангууд юм уу тийм. Наашаага одоо баян чанар юм хаашаач гэдэг. Тийшээ цуслантай, газартай, хөрөнгөтэй тэгэл хашаа барайл тэндээ янз бүрийн барайл эхэлдэг. Эцсийн бүлэг тэр нь та нарын нөгөө мөнгийг зулгаадаг юм болчихдог. Манаачтай байх хэрэгтэй. Тийм үү? Одоо тэнд одоо хүнтэй байхгүй болохгүй. Юм чинь аваа явчихна, улгаалаад аваа явчихна гэдэг юм уу? Ингээ бид нар хөрөнгийг яаж хөрөнгө болгох гэдэг юусэн танихгүй байгаа байхгүй юу? Яаж үнц нь оруулах гэдэг мэдгүй. Чадаж арай гэж 200 300 саяар тэрийг босгосон атал буцаагаад 200 300 саяар зарагдахгүй. Тэ? Ингээл чи бид нар хөрөнгө оруулалт хаашаа яваад байгааг харж байгаа байсан тий. Уул үйл хөдлөх хөрөнгө рүү бид нар хөрөнгө оруулаад байна уу? Оруулаад байгаа байхгүй. Тэ цахилгааны татцсан, худгийг гаргацсан, хашааг нь барьцсан. Тэгээ буцаагаад зарах үед зарагддаг. Тэр нөгөө бүр бүтээсэн мөнгөөр нь зарагдахгүй байна гэдэг ямар үнц шингээгүй зүйлийг бид нар бүтээдэг тэрлэг маш их хэмжээний хөрөнгийг оруулдаг гэсэн байхгүй. Эргээд яг нөгөө тэр шүдний хүчин болж эхэлдэг. Тэ энийг одоо яах вэ? Бүү мэдэрч ядаргаатай юм аа гэдэг. Тэгээ гэр бүл доторх хэрүүлийн сэдв болж эхэлнэ. Гэх мэтлэн нөгөө л нэг жишээ аахгүй. Тэгэхээр бид нар юунд хурж юуг үнц нь оруулж хөрөнгө оруулах вэ гэдэг даанч мэддэггүй байгаа байхгүй. Тэгвэл баячуудын сэтгэлгээний нот шал өөр. Бид нар тэгж сэтгэдэггүй байгаа байхгүй. Тэрийг бид нар чинь нөгөө хүн хэлхээс нааш чичгээс нааш гэж сэтгэж чадаад хөрөнгө оруулалтын тэр ухаануудыг ойлгосон хүмүүсээс нь бид нар сурна гэхээс биш. За тэднээс очиж сурах гэсэн ч гэсэндээ хил усны хувьд бид нар чинь хязгаарлагдмал төдийлөн тийшээ очиж тэр хүмүүсээс суралцаад мөнгөний төлөө явж чаддаггүй цагаас дөрвж чаддаггүй шүү дээ. Тийм учраас энд яг нь тэр чинь аль хэзээний монгол хэл дээр болгоод тэг онлайн одоо системийг үүсгээд гэрээсээ суралцах боломж олгож байгаа энэ одоо зүйлийг бид нар заавал одоо сурах хэрэгтэй байгаа хэрвээ ч өсөж байгаа бол тийм ээ. За тэгээд тийм үргэлжлүүлээд одоо тэр ингэжээс санхүүгийн эрх чөлөөнд хүрэх стратегийг мэдээд ав. Бид нар энийг өнөө ухаанаар юм уу те яг ингээд томоор нь том зураглаар нь ойлгож авч чадахгүй бол алхам болгон бие шинжлэх шат холбоонууд дээр нь яг нь алдаж оноод босож унаа те яг хаашаа явах замаа бид нар замлаа мэдгүй л байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бас үргэлжлүүлэхгүйгээр зогсоогоод болиулаад харин шал өөр систем шал өөр сэтгэлгээгээр хөгжиё гэвэл бид нар хамтдаа энэ хийх боломжтой гэсэн 3 дугаар модулаас. Тэгвэл 4 дугаар модуль дээр юу байгаа юм? Баялгаа өсгөх систем. Баялгаа өсгөх. Одоо юу гэдэг нь те стратеги ойлгоод авчлаа төлөвлөгөөтэй болчлоо. Яг чиний одоо те нөөцөнд чинь тулгуурлан бодит юмнууд чинь бий болчлоо. Тэгвэл одоо энийг цааш нь доктортойгоо байнгын өсгөх системийг хэрхэн бүрдүүлэх юм бэ? Хөрөнгө оруулалт чинь те одоо та нар бодож байгаа мэдж байгаа тэрийг би зүгээр байж хахад миний мөнгө надад мөнгө хийдэг байж болно гэдэг бид нар амар гоё ингэж хийжсэн уулын тэрийг мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь систем ажилтдаг гэдгийг ерөөсөө бид нар харахыг ингээд одоо юу гэрлэж харах гэдэг юм уу? Одоо хүн хилээд байсан ч заримдаа бид нар цухтаачдаг. Хэцүү санагдаад байдаг учраас цухтаачдаг. Тэгвэл тэр чинь үгүй ээ тийм биш тэр системийг бүтээх одоо аргачлал чинь стратеги чинь модуль 4 дотор байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр магадгүй те маш олон хүмүүс бас хэлжсэн те манай одоо оролцогчноос хэлжсэн л та. Би аль болох эстгэн тэтгэл хармаар байна. Заавал би 55 65 хүрч тэтгэвртэй суумааргүй байна. Тэрнээс өмнө миний одоо тэтгэвртэй суухаас нэг байнгын тэтгэврийн мөнгө нь ороод идэг болохоор чинь тэр үес ингээд 50 амгалан тэтгэврээр амьдрал боломжтой шүү дээ тий.
Гэтэл яг ясмын дээр яг тэтгэврийн тоо хэмжээгээр нь бодох юм бол эдгээр би хийх юмгүй сайхан би ямраад ингэ байж байгаа ч тэр тэтгэврийн мөнгө нь бидний хэвийн одоо энгийн амьдралын ямжиргааны түвшинд яаж хүрдгүү дутуу хаах хэрэгтэй байдаг шүү дээ. Та нар бүгдээр тэрийг мэдж байгаа. Тэгвэл тэрхгүй бол чи хангалттай хэмжээний тэтгэврийн дайны те зүгээр яг ингэдэг нөхөр орж ирдэг юм шиг тийм системийг бүтээхийн тулд яаж хийх юм бэ? Чиний тэр те байн олж явах хэрэгтэй амжиргааны бүр те чиний хүсэж байгаа хэмжээний тэр орлогын чинь юм уу те тэтгэвэр энэ системээр дамжуулаад тэтгэмжээр дамжуулаад орж ирэх тэр системийг чи яаж бүтээд юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ энэ модуль 4 дээр үсгээд байна. Тийм байгаас тийм энэ аюулгүй чухал зүйл ахгүй тэр систем гэдэг зүйлийг бид үнэхээр сонсч байгаагүй ойлгож байгаагүй ганцхан мэддэг зүйл маань одоо улсын тийм ээ байгууллагын одоо энэ төсөв тэгээд тэрнтэй холбоотой нийгмийн энэ тэтгэмжийн тэтгэвэр системийг бид нар бодлоо. Гэхдээ үгүй шүү. Энийг бид нар шал өөрөөр системжүүлдэг. Тэрийг харах хэрэгтэй байна. За их мөнгөтэй болохтой биш их мөнгийг авч үлдэх системийг л бүтээнэ гэж байна. Тэр нь болохоор яг нь одоо нөгөө одоо юу гэдэг бид нар бизнесээ томруулаад юм уу те илүү өвөөчтэй илүү ашигтай бизнесийг бүтээ гэхээр аждсан штэ бас татварынхан ирээд одоо хаалга тогшоод эхэлнэ. Янз бүрийн одоо нөгөө нэг нэмтгэлдэг те стандарт ч байд юм уу юу ч байд ямар нэг юм хэлээд бид унгаахтаа мэднэ. Яаж хийж байгаа тусгай зөвшөөрлийг мань булаацалтаа мэднэ ч гэдэг юм уу те. Ийм байдлаар бид нар хардаг учраас тэрийг нөгөө нэг тухтаачдаг буюу аль болох өндөр орлого байлгахгүй хичээдэг. Тэгвэл тэр чинь ямар өсөлт байх юм те. Өдөөд бид нарыг нөгөө нэг тасралтгүй дижээх, тасралтгүй одоо хөгжүүлэх тэр хэмжээний систем ерөөсөө биш.